За сайн байцгаана уу хүмүүдэд үзэгчтэй ингээ Catch-Talk podcast-ийн ээлжид нэгэн дугаартаа бүгдээрээ тавтай морил 7 хоног болгон хүрэлцэн хурж ирж үздэг та бүхэндээ маш их баярлалаа. Бичлэгээ эхлэхээс өмнө subscribe дараа лайк дараад тэгээ хамгийн сайхан урмын үгсээ зочинд маань бэлгэлээрэй гэж хүсэж байна. За ингээ бүгдээрээ эхэлцгээе. Тэр бол балчир наснаасаа хүндийн өргөлтөөр хичээллэж Монголын спортын түүхэнд тоо томшгүй амжилтад хамгаалсан Монгол Улсын гавьяат тамирчин Мөнх Жанцангийн анх цэцэг. Дэлхийн аваргын медаль шүү дээ. Монголын одоо хүндэрүүлэлтэй спортын түүхэнд байхгүй насан туршийн дэлхийн аваргын медалийг нэгийг авцсан болно. Одоо явъя гэдэгээс суугаад байгаа байхгүй юу? Үнэхээр энэ спортод дуртай байсан. Үнэхээр хайртай байсан. Тийм болонгод одоо жишээ нь хүүхдүүдэл хөвтгөмөдөж надад тухайд амар хэцүү байгаа байхгүй. Гэтэ би зохицуулж чадаад ингэ яваад байгаа. Хөлс хөдөлмөрөөр дүүрэн он жилүүд нь түүнийг Олимпийн давцанд 3 дахь удаага гаргаж улмаар мэргэжлийн спортын амьдралаа нэр хүндтэйгээр өндөрлөхөд хүргэсэн юм. Би жоод айлын бир болсноос хойш сая энэ жил цагаан сараар хатан мэждээ жоохон тусаллаа. Манай ихчнэр ирээ шалаа. Бирийнхаа тоогоо арихыг хардсан байна гэж шалаа. Та дөнгөж төрөөл яг хэдхэн сар яж байгаа л том тэмцээнүүдээр ингээл явуулж эхэлж байгаа шүү дээ. За жирэмсүүн сэтгэл зүй болон тэгээд жирэмсний дараах сэтгэл зүй яригддаг болсон шүү дээ. Тэгвэл танийхыг ямар байсан бол гэж бодсон. Тийм. Жирэмсэн байхад л гайгүйсэн. Төрсний дараа нэг сонио хэсэг амар сонирн байсан би. Бэлтгэл мэлтгэлтэй ортлоо. Тэгтээ амар сонио. Би айгүй ирэх хүн байхгүй юу гэн байглаасаа ингээд мад хүн намайг ингээ алхах ирэх юм бол хөдөө нэг шалтгаантай багтаа гэд бодохоор тийм бараг ирэх хүн байхгүй. Тийм байхад амар юм мохоо бодлоод юм сөрөг бодлоод ингээд өөрийн ирэхгүй орж ирэл тэгснэ гинт ингээл тэрэндээ гомдож уйлж муулаад тэг ингээд миний ойлгохгүй байгаа нэг тиймэрхүү юмнууд ингээд ажиглагдаад байгаа байхгүй. Одоо манай хүүхэд чинь 7 настай болсон. Би ч өөрөө альтердах яваад авах зорилготой. Тэгээ манай хүүхэд одоо бүр амар хэцүү болоод байгаа сүлээ. Би хэрч байсан бол азгумаа би гэж ганцаардаад байна тийм. Алтан охины алтан түүхээс ихтэй түүний шинэ амьдрал, шинэ сорилтуудын талаар Элен Далангийн ярилцсан нь энэ юм. За сайн байна уу? Тавтай морил. За сайн байна уу? Баярлаа. За урилгыг маань хүлээж авсанд маш их баярлаа. За урьсан бас баярлаа. За ч та хоёулаа эхлэхээс өмнө өстой бараг подкаст хийлээ дээ тий. Зөндөл фаалаа. Тэр чинь бас ярихгүй юм байна. Ярих юм байна, ярихгүй юм байна гээл. Харин тийм өстой подкаст эхлэх байхад л амар гоё яриануд ирсэн чи одоо бүр сайхан яриануд руу орцгоё доо гэж. За саяын 100 Парисын Олимпиад манай цойлогс очиж ингээд ярилцлага авч яхад бүр үнэхээр ямар гайхамшигтай түүхийг туулаавэ гэдэгжсэн шиг өнөөдөр яг таны амьдралын түүх рүү хоёулаа гоё гүн гүнзгий орно гэж. За тэрний тулд хоёулаа хамгийн ихний зургийг бариад авнаа. Зураг өөрөө түүх өгүүлнэ гэдэг шиг тухайн хоёр ингээд шууд авааччихдээ юм шиг. За тэгээ саяын таны нөө хэлдэг шиг энэ зургнуудаа сонгосон шалтгаанаас аягүй гоё утга учиртай юм лээ. За энэ зураг маань ямар утга учиртай та сонгож авдаа? За энэ зураг бол Вьетнамд тэгээ нөгөө залуутай 22 онд тахта яг нэг дэлхийн аврагтаас аль багш нэг 7 хоногийн чөлөө өгдөг байхгүй. Тэрөөр нэг 2 жил бит нэг 2 удаа аялалд явж үзчихсэн. Тэгэл амар гоё. Өмнөх явалтан дээрээ ягаад ч хүүгээ авч ив чадаагүй. Тэгээд хүүг маань харах хүн байхгүйгээд авч ир солонгос явах таваавцсан байхгүй бүр. Тэгээд авч явж чадаагүй. Тэгэхэд хүүгээ авч явахгүй явдаг амар харамсчихсан байхгүй. Тэгээд бид хоёр тэрнээс 2 жил ярьж тэгээд тэр чинь нөгөө нэг мөнгө төрөнөөс ахуулаа. Тэгээд хоёулаа цаг наргүй гэж болохгүй байгаа ш. Тэр чинь олимпиад өгсөн. Ер нь л чөлөө энэ төр бараг өгөхгүй болсон байгаа. Тэгээд хүүтэйгээ явж исэн. Тэгээд нөгөө нэг зодог тайлсны дараа бүх юм ингээд цаг хугацаанд баригдчихсан юм жоохон мөнгөлөөсөн баг. Тэрнээс өөр нөгөө нэг гिचлээд гэдэг юмудэд яана тэнд ажилтай гэсэн юм байхгүй анх удаага гуравчин бүр хөхөт мотор яваад хиттийн цагаан сар үзээд найзууд дээр очиад бүр тэгээ хиттийн цагаан сар үзэж яг өөр Монгол алчин хайлуудаар очиж цагаан сарлаар энэ үзэж золхоод гурлаа. Тэгээ бараг 20 тоног авчаад ирсэн. Тэгээ яг нөгөө нэг садаг тайлсны дараах гэр бүлтэйгээ өнгөрүүлж байгаа маш том дурсамж үлдээсэн гэх юм уу тий. Тэгээд тэгсэн болохоор яг дараа нь эхэлсэн. Тэгээ бид гурав одоо ингээд өргөжлүүлээд ингээд яг бид гурийн л амьдрал эхэлсэн юм шиг санагдаад энэ зургийг сонгосон би. Яг одоо ингээд харахаар таны амьдрал яг ингээд бүр амар шин юм шиг надад санагдсан байхгүй. Тэгээд ингээд өмнөх ингээд ярилцлагуудыг сонсон штэ. Тэгэнгүүт яг ингээд бэлтгэлээс бэлтгэлийн орн тэгэл яг юм амьдралын хэв маяг байсан бол одоо бол ингээд тий за бизнес эрхлэгч болж гин те. За тэгээ дээрэс нь ингээл нөгөө амьдралын өөр талбаруудад хүч сорно гэл ингээл таны босод ингээ ярилцлагуудыг сонсоол сонирхолтой санагдчихсан байхгүй юу? Бүр хэдэн жилийн өмнөх те токст ороод тэгж ярьжсэн л. Тий.
одоо нэг миний өргөсөн хугацаа амар уртахгүй 18 жил. Харин тийм гэсэн тий. Хүн дээр би өөрөө хүн жоохон штэ гэсэн. Би одоо 28 таахгүй юу. Тэгээд яг хүмүүс ингээ эрт задаг тайлж байгаа юм шиг боловч өргөсөн хугацаанд айгүй урт бараг 20 жил спорт өөр айгүй хүнд спорт штэ. Тэгээд эрт задаг тайлж байгаа юм чи ингээ гоё юм хийж үзмэр санагдав байсан байгаа. Одоо чинь дахиад ингээд шаал өөр мэрэгчлэр сурж эхлэх надад нас байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй тийм. Нэр тийм бэ. Тэр талаас нь бодож байгаа юм шүү. Тийм. Тэгэхээр нөгөө нэг тамирчин биш бүр ингээд шал өөр амьдрал эхлүүлээл те. Шал өөр ингээд энэ өмнөх спортын карьер бүх юмаа ингээд байхгүй юм шиг өөр карьер эхлүүлсэн ч болохоор ийм нас болохоор нэг бодлын бас азтай юм шиг санагдаад идэв. Тэгээд яг одоогийн байдлаар бол нэг жил явах занд нөгөө бизнес хийж эхлүүлэх гээд бит хоёр бас их цаг наргүй болсон их юм үзээ туулаад явж байгаа. Тэгээд ер нь төлөвлөж байгаа бас багаар ингээд ажиллаад байгаа манай гэр бүлд. За тэгээ одоо ийм шилжилт хөдөлгөөн хэр санагдаж байна. Өмнөх ингээд амьдралын хэв маяг чи одоо ингээд шал өөр болчихж байна шүү дээ. Одоо тэгээ ер нь хэр мэдрэгдэж байна. Одоо ер нь хүн гэхдээ гэртээ байгаад тахаар бас гэрээс гармааргүй санагдаад идэх юм билүү. Би ер нь аюу тийм гэр амтай байхгүй юу. Манай нөхөр бас тийм. Битээр ингээ гарахгүй байгаа л энэ гэртээ. Битээрийн хамт өнгөрүүлсэн амьдралын хамгийн жаргалтай үе гэсэн чи коронавигоор хоригдсон үе гэж байгаа шүү дээ. Хүмүүс бүр бараг хоорондоо хэрэлдээ тэнцэллээ сарнлаа өдрөг яг маазал та тий. Тэгэл хамт байнга байгаад тахаар ингээд тэгдэгс. Битээрээс нэг нэргөө муухай чараагүй коронавигийн тэр 2 сар. Тэгээ нөгөө бэлтгэл юугаа аваад ирсэн байсан. Штанга гэртээ. Гэсэн чи бит хоёрын амьдралд яг тийм 2 сар нэгнээсээ холдохгүй байсан. Түүх байхгүйсэн байгаа байхгүй юу. Жирэмсэн байхад яг намайг жирэмсэн жил зал амар театр дээр 2-3 шинж үжигтэй. Тэгээд өөрсдөө кино хийжсэн би даагаад. Тэг яг намайг жирэмсэн байхад амар ингээл завгүй өнгөрсөн. Ямарсандаа би хамт байх гад бүх юмд нь дагаа явчихдаг байсан байхгүй. Дандаа чамайг ингээл ихнэр нь дагаа яваад байхаар хүмүүс тухайн хүн юу гэж боддог ингээ боддог байсан мөртлөө одоо ингээл яг ажил дээр хамт алам ингээ гараад ирсэн. Нэгнийх нь ихнэр ингээл байнга ингээд байл бас эвгүй штэ ер нь тийм байсан байгаа хгүй одоо. Тухайн чинь жоохон байсан би 21-т төрсөн гэхээр 20 морьтой 20-21-т юу гэж идэв ингээл хин тэгдийн аав одоо хойж нөгөө шинэ минь бүгдээрээ л ингээд найз нөхөд талцгаасан байсан юм чинь хамт одоо ажлынхын өдөн бүгдээрээ ингээд таньдаг болсон. Надад их хайртай бас манай нөхрийн хамт олон чинь. Тэгэл тийм болгоо юу гэж тэгдийн тэхгүй заяа гэл. Тэгэл заримдаа гойн заримдаа уурлна. Чи намайг аваа явчих тэхүү гэл гойн. Тэгээд тэнгүүд залуу дэвэр яаж чадахгүй. Тэсэ чи машиндаа ядаж сууж явах юм. Тэгээ би машинд нь гадаа шун үнхөлөөгөө сууж идэг байсан шүү дээ. Тэр коронавиг үеэр гэсэн үү? Үгүй тэр корона биш яг жирэмсэн байх үедээ. Тэгээд нөгөө нэг жирэмсэн бахтаал тэгэж хамт байж одоо тийм хамт байх гэж тийм хугацааг туулсан. Бусад үед нь л яг бэлтгэлтэй ажилдаа хойлоо юм байсан байгаа хгүй. Гэртээж баг ингээ хоол идэх нь амар ховор хойлоо. Залуу ихэнхдээ нөгөө тоглолттой орой тарж мардаг. Тэнгүүд өглөөний цайгаа яг хойлоо хамт уулуун. Тэгэл тэрнээс биш тоглолт орой тарчихгүй чинь тэрнээс өмнө эрт гингүүд би бэлтгэлтэй явчихна. Орой ойлоо хөвчлэн тоглолт тарсны дараа гатуур энэ төр хоол идэж мэддэг тийм байсан. Хоорондоо тэгэхээр нөгөө өмнөх зэрэг тийм байх тий. Би бүтэн сайн дамарна. Театр юу гэж амралтын өдөр амархамт өдөрч үзэгчдэд юм үзүүлж байгаа байвал театр нэгтгэхэд амарна. Би нэгтгэхэд 2 бэлтгэлтэй байна. Яг зүрх чинь тий. Бүтээр ерөөсө бүх юм дандаа зүрн. Шинэ жил мэлийн үеэр энэ төр яг бэлтгэлтэй ч гэсэн одоо чинь оны төгсгөл болоод олоосын тэмцээнүүд багасаад ирэхэд нэг жоохон нэг бэлтгэл хийгээд ч юм уу жоохон татардаг байхгүй. Цагаан сар бол хамаагүй шинэ жил мэлийн. Тэгтэл нөгөө баяр ёслолын үеэр театр байнга. Ялангуяа баяр ёслолын үеэр чинь тийм бүр юм байдаг. Гэтэ манайх бол их хвчлээ нэг баяр ёслолтойч биш нэг бүтэн сайн өдөртөө амардаг ч юм уу те тухайн үеийнхээ юунаас л хамаарна. Тэрнээс биш тэгж амардгаас. Тэгэл яг ковидын үеэр хором чаллалгүй 2 сар амтэж үз. Гэтэ нэг ч би энэргөө бараг муухай харж байгаагүй. Тийм цаг хугацааг юу нээр өвүүлсэн баха тий уус хоёр талаасаа. Амар л гоё байсан тэр тухайн үед. Одоо бол бүр цуг байгаа л хөтэй. Тийм одоо ер нь л байнга та. Тэгээ хүүхдээсээ бас болоод нөгөө дэлгүүр дээр бид тээр өөртөө сууж байгаа. Тэгээд тэнгүүд нэг нь хүүхдтэйгээ байгаал нэг нь ингээл дэлгүүр дээр. Тэгэхээр ч бас зөв шинэ амьдралын хэв маягаа. Хаа нэг өнөдөр өнчөж яриад дэлгүүрээ хаагаад гэл тэнгүүд юу гэжтэй чи тэнд бараг түрээсээ мөнгө яваад байгаа юм тэгээд тэнгүүд цаа гэлүүлдэж шүү дээ. Тийм нэр тий. Тийм. За тэгвэл ч та яг нөгөө олон жилийн хугацаанд хүсэжсэн зүйлийг бас ингээ тий гэр бүлийнхэнтэй ингээ хамт байх таны нэг ингээ ярилцсан дээр сонсчихсан байхгүй юу? Нөхөр нь нас тэгж байгаа байхгүй юу?
Бит хоёр ингээ анх удаа сая ингээ барслгөр орж үзлээ. За тэгээ анх удаа одоо ингээ айлаар сайхан хоёлаа хийсч үзлээ гэд. Тэгвэл хоёрын золголч чинь илүү утсан юм биш үү? Тийм. Нилээ явсан байх тий. Тэгсэн. Угаасаа нөгөө нэг цагаан сараар бит хоёр ингээ хоёр талд одоо дөнгөж шин суугаад удаагүй гэр бүлүүдэд бүгдэнд нь бараг тулгардаг баха. Нөгөө нэг очих айлууд чи ер нь л ингээл хотын зах махар ч юм уу те. Бид хоёр чинь тэгээ хоёул амар улаан айлтай. Тэгэл чангууд ээжиндээ очин, нэмэгэндээ очин, тэрэндээ очин, тэр ахындээ очин ингээд аль нь руу яаж явахаа мэдэхгүй байж идэл бид чинь шинийн нэгэндээ явсал бэлтгэл хийн. Тэгээд нөгөө нэг бид нар чинь бас багш дээрээ бэлтгэл хийнэ. Тийм. Шинийн нэг нь багш дээрээ очиж залгана. Тэгээл нөгөө нэг багшиндээ очил зааланд ирээл тэгжидэл нөгөө өглөөний залгалтын цаг дуусал цахасар мар ер нь одоо бацгаар энэ баярууд бас амар өнгөрсөн. Би ингэсээр хагаад бараг дуусчдаг ус ш. Тэгэл 2-3-нд чинь бэлтгэлдээ явна. Тэгээд бэлтгэлдээ явж ирсний дараа ингээл бит хоёр чинь нөгөө залан айлын баг хүү ганц хүү ээжигээ аваад ахт одоо эхний өдөр нь ээж дээр дунар нэрэлээ. Манай ээж айлын том нахгүй манай хатам ээж. Тэгэл хүмүүс ирээл би ч одоо айлын бир болсноос хойш сая энэ жил цагаан сараар хатам ээжтэй жоохон тусаллаа. Нэгч яагүй манай ихчнэр ирээ шал хүү бирийнхаа тоогоо ярихыг хардсан байна гэж шал зүгээр маазраад энийг гэсэн. Бас манай хатмууд яг юм төрсөн дөшгээ ингээ хандаж бандаг аягүй сайн ойлгож байлаа. Ямар гоё юм тий. Одоо ер нь танилцаагаа хэдэн жил болж байгаа юм бэ? Бид хоёр одоо яг ан гараал үерхснээс хойш гэж тооцоолно. 9 жил. Нэг гэрт ороод 8 жил болцсон байна. 8-9 жил болж байхад тэгэл одоо л нэг гэрийнх нараа ингээ тав тухтай ээж тий. Харагдахгүй шүү дээ би чинь. Одоо сонирхолтой амьдрал юм уу? Хүний амьдрал ер нь ингээл хүмүүсийн амьдралыг сонсоод гар тий туулж өнгөрүүлж байгаа ингээ зүйлсүүд нь бүгд хоорондоо ингээ өөр хэрний сонирхолтой амттай юм аа. Нэг жил цагаан сараар бүр тэмцээнд явцсан бид нар бүр гадаадад байж таарсан. Тэгэл залаа ганцаараа гэл бидтэй хамт байж аваад буцсан. Тэгэл ганцаараа хайлмалуудаар орж мараал ингээл. За баяр асалж яах нөгөө ганцаараа байх одоо нөгөө хагцал тохиолдохоор жоохон хүнд байсан байна да гэж би одоо бодоод байгаа. Тэгэл манай хүн чинь ихч мчээгээ алдсан тий. Тэгэл яг эмээн өнгөрөхөд би бас байж чадаагүй тэмцээнд явцсан байсан ч гэдэм. Одоо бодохны тухайн үед ч юм болоо бэлтгэлтэй юм гэж окей. Тэгээ биелдэн угс ойлгомжтой гэл тэнгүүд одоо буцаага бодохоор эргүүлж чадахгүй л угс очиж чадахгүй л лээсэн юм чинь тэгээд ганцаараа байх хэцүү байх байсан мэн. Ер нь л бас өдийг хүртэл их олон юм үзээ бид хоёр. Нөгөө нэг аимс илэн гэдэг шиг. Жилдээ биш илээс аимсандаа гэдэг шиг юм болж байгаа юм чи тэр хооронд чинь тийм. Надад их тэрэн сонирхолтой санагдчихсэн. Ер нь ингээл цухас ингээд олон газруудаас ингээд сонсонгууд нь сая ингээд хоёр инч орсон нөгөө танаа таны ингээд үзэнгүүд ёстой нэрээ нөгөө нөхөр нь 10 жил ингээд ажиллаж байсан ингээд тий театраас гараад жил болж байгаа. Тэгээд би ингээ эхнэрийгээ ингээ дэмжих гэсэн гэдэг жоо. Хоёрын харилцаа надад амар гоё санагдсан байхгүй. Сая ч гэсэн сонсоход амар гоё. За нөхөр нь ингээ тийм зориулт гаргаж штэ. Тэгэнгүүт та айгүй олон жилийн өмнөөс нөгөө TED Talk тэр ингээ ярьсан ярилцлаган дээрээ миний бас ингээ зодог тайлаад тэгээ хамгийн хийх зүйл сайн эхнэр байх, сайн гэрээ эцэгтэй байх. Тэгээд би ингээ нөхрөө дэмжих гэж би ингэнэ гэл тэнгүүд нь хоёулангийнхан тэр нэгнэ гэж зориулт гаргаж байгаа тэр хандлага надад амар гоё санагдсан. Залаад нэг залуу уран бүтээлч юм чинь заримдаа санал манал ирээл тэ. Тэгмүүд яалчгүй амар том тэмцээнд явахгүй л өдөө бэлтгэлд гарах гал. Бас бит хоёрын бүр холтсон ч гэсэн ингээ хамт байдаг байсан. Бэлтгэл гараал байрлж мартал явгад манай багш өрхөд залаад гисэн. Тэгэл аваад явна гэл дөнгөдөө би нөгөө театрт өргөдлөн бичээл. Бит хоёрыг амар их театр тэгэж ойлгосон, дэмжсэн. Тэгтээ бас олон болоод эрэнгүү чин тэр чин бас нөгөө ажил төрөл явж байгаа нэ дээрээ гэл. Тэгэл бүр болохоо аллал театраас заа юу гэл олимпийн өмнө юм чинь. Тэгэл тэмцээнд явж маахаар зэн дараа Эрдэнэ театр хамт болно гэж би өөрөө бичиж миний их нараа ах цэцгэн тийм тэмцээнд явах гэж байгаа. Тэгвэл нөхрийнхөө өмнөөс бичиж байгаа юм тий. Чөлөө өгөөч гэл тэгэл бид хоёр хамт ингэж нөгөө нэг надтай хамт явъя гэл тэмцээнд нэг 2 3 дэлхийн аваргаар хамт явсан. Урайланд медаль авсан би. Оо цуг явж явах үед нь бүр ямар гоё юм тий. Тийм тэгээд бас Ази аваргууд зөндөө байгаа л да. Ямар ч ясна том би одоо дэлхийн аваргын 5 дэлхийн аваргын медальтай байхгүй юу. Тэгээд 3-т нь нөхөртөө хамт явжсэн. Гоё. Хэвээ баярын мөчүүдтэйгээ яг ингээд цуг ээжсэн. Бас зарим бичлэгүүдийг харж ирсэн. Айгуу гоё харагддаг юм биш тий. Гоё. Тий ойр дотныхан гэр бүлтэйгээ ингээд хамт тэгээд дэмжиж байгааг нь бүр санаад тий. Тий. Хажууд байх амар түшигтэй. Өөр хамт тэмцээнд явах бол
амар л түшигтэй санагдсан надаа. Одоо ер нь ингээд за амьдралын энэ шинжилэлтэд гарч байгаа ер нь тулгамдж байгаа ч гэдэг юм уу. За ингээ амьдрал чинь өөрчлөгдсөн ч гэсэн нөгөө сорилтууд байн гарч ирж штэ тэ. За одоо танд ингээд өмнө нь бол нөгөө өөр өөртөө ингээд тулаад тэдгээр зүйлсүүд нь сорилт байсан бол одоо бас шинэ амьдралын ингээ сорилтууд гарч ирж байгаа бах тэ. Надаа ерөөсөө сорилт нь одоогийн байдлаар 2 дугаар ангийн хүүхдтэй өглөө болох нь босгол байна. Бид нар ч өмнө бэлтгэлтэй байдаг байсан ч гэсэн нэг 8:30 мөч гэж басаал 9 гээл 9:30 мөч гээл гарч мараал тэгэл нөгөө тамирчин байхад чинь өөрийг амар нөөдөг байхгүй юу. Өөр алсараа ойрхон газараас нь ч гэсэн хөлөө амраагаад алхахгүй барахгүй гээл те. Эсвэл таксид автобусанд цоох ч юм уу те. Алхахгүй байх сонголтыг эсвэл энэ тэнд одоо ядрах байсан ч гэсэн нэг газар очиод одоо жишээ нь энд байгаа л ингээл эхлэхээс одоо өмнө ирсэн байлаа гэж бодъё л доо те. Нэг цагийн өмнө ирсэн байвал нэг болоолол хэвтэн өөртөө тухтай байлах. Тэгж нөгөө амарч иш маргаашийн бэлтгэлтэй бэлтэн, ирээдүйн тэмцээндээ бэлтэн тий. Хэд хоногийн дараа мараа болж. Тэгээ биеийн нөөлт чинь бас суучт юм байна. Бид нэр одоо манай нөгөө нэг хамж шахтайсан найзууд бидэд ингээ хард ярьж байгаа байхгүй. Яаж та нар биеийн нөөж нь харин тийм өөрийн мэдлгүй алхахаар ядрандаа гэдгийгсэн. Гэхдээ ядраач яах вэ гэдэг дараа нь яг ингээ бодоод байна гэдэг байгаа байхгүй. Тэгэнгүүт би яг ингээ өөрийн мэдлгүй унтах цагаа бид нар ингээ тоолдог байхгүй юу. Тэр ерөөсөн амьдралаас эзэж ингээ алга болоогүй за бүтэн жил өнгөрчихөж байгаа шүү дээ одоо за тайлаад. Тэгэнгүүт нөгөө яг 8 цагаа унтах гал тэгэл өглөө 8 цагт босох байсан бол босно гэж тооцоолох юм бол за 11-ээс л өмнө ингээ орондоо чинь 30 минут хөрөөж мөрөн тий 11 гээл ингээл орондоо орё. Тэгэхгүй айл одоо чинь бид нар ингээл заримдаа кино мөн үздэг эсвэл нэг ажил төрөлтэй байж байгаа л оройтох гол ингээ шүү дээ тий. Тэнгүүд чинь яа одоо 5 цаг унтсан 6 цаг унтсан маргаашийн бэлтгэл яана гэл тий нөлөөлж байгаа нь мэдэгддэг байхгүй юу угаасаа. Яа ямараш тэ яаж өргөнөө гэл заримдаа тэгэж бодож модал. Тэнгүүд тэр ингээд чи амар олон жилийн дадлаагаа штэ. Тэр ингээд сочд юм байна. Тэнгүүд одоо ингээд өглөө хөвгт одоо яг нөгөө айлын ихнэр болцсон чинь гэрийн бүх үлдэгдэл юм ингээд цэвэрлж мөврлэл ихнээс нь ингээд явж идэл 12 моёр болчихж байгаа байхгүй юу нэг болчихж байгаа. Тэгэл өглөө нөгөө хөвгттэйгээ битэрч байгаа 6:30 мөч гэл. Тэгээ нөгөө залуу байж байгаа үедээ хэл ингээд залуу төрүүлээд босчтой. Залуу намайг өдөл жоохон нойр багтаахгүй. Би айгүй сайн унтдгийн. Олон жил тамирчин байсан хүн чинь. Тэгэнгүүт өглөө хүүхдтэйгээ хамтаа 6 өргө босно гэл тэгэнгүүт. Яа 5 цаг унтаа босгоо 6 цаг унтаа хөргөж өчөл буцаж ирэл унтаач тэгэхгүй. Ингээ яг рефлекс нь ингээ байгаад байгаа байхгүй амьдрал дээр ингээд яаж 6 цаг баснаа гэж бодож одчихсан. Ер нь яавал гэжтэй 6 цаг унтсан ч гэсэн гэж бодож одод нэг юм рефлекс дадлууд ерөөсөө байгаа л гэдэг юм. Тэр чинь угаасаа өстой удаан жил үргэлжилсэн дадал эдтэй. Хөрөмтлүүлж олж аваа эдтэй тэр чинь үгүй. Өөрийгөө амраан тэг чинь бас тийм. Тэр чинь гэхдээ одоо бас анх бас яг тийм болох гэж бас тодорхой хугацаа зарцуулж ирсэн. Тийж түүж жоохон бахад бас л их хөглөлдөг байсан шүү. Бид нар чинь нөгөө яг үеийн 13 4-т өсөө эхэлж байгаа хүүхдүүд байгаа байхгүй. Тэгээл гэл хамт байрлуулж байгаа юм бол тэр тухайн үед чинь тэр унтах цаг магийг тоолж моолох хамаагүй баг шинжэнгөө бид нар ч нөө байрлуулж заримдаа багш байхгүй байрлуулж байрлангууд чинь юм яриад үннээлж тоглож баг өсвөрнээс нэг хүүхдүүд чинь тэгэж жаагаал үр цайж мажин тэгэл 2 цаг ингэж бас жирэл үлгэлдээ аваад очиад барыг хэд өргөд байгаагач ойлгохгүй шахуу тэгээ зүгээр ингээд болоод идэг хүн тэр өсвөр насны залуу байгаагийн би яриг нээсэн бол бүр үнэхээр гайхалтай бүр одоо бодох. Тэгэл огт унтахгүй яваал ингээл шинжэнгөө бид нар чинь ингээл явж маавал тэгэл өглөө нь очиж сорилт хийхэд ахдаг байсан. Нэг 17 8 9 настайд бол тэгэхэд ахдаг байсан байхгүй. Тэгэл яг сүүлийн хэдэн жил мэл яг нэг 8 цагаа унтаал очиод нэг дөнгөн данган байж байгаа байхгүй тий. Тэнгүүд 5 6 цаг унтаал хөрөөж мөрөө нойргүй байх тийм өдөр чинь амар хүн санагдал шүү дээ. Би хүндэрж өндрөөлгээд тийм болчдөг юм билээ. Түл амар мэдрэгддэм байх тий. Тамирчин хүнд ялангуяа одоо бүр мэдрэг байна тий. Нойр хоол бүхэл юмдаа ингээ анхаарч шүү дээ. Хоол бас айгүй чухал лээ. Нойр бол хамгийн чухал. Харин тийм. Эрдэмтэн хилээд байдаг одоо яг ингээл яг нөгөө бодит байдал дээр те мэдрэгдэг гэдэг чинь үнэн л да. Ингээмээс ажлын бүтээмж гэж ярьдаг шүү дээ те. Бид нар чинь яг биеэрээ ажиллаа бүтээж байгаа хүмүүс шүү дээ. Тамирчид чинь тэгэхээр булчин сэргэх үйл явц те хэдэн цаг унтсны дараа булчин амарсан байх уу, гүцэд амарсан байх уу гэдэг юм чинь бас аюул чухал. Харин тийм тий.
За хүүтэйгоо ингээ өглөө босох ингээ бас сорилттай байна гэдэг чинь шүү дээ тий. Одоогоор сорилт бол тэрл байна гэдэг юм шүү дээ. За одоо тэгээд ингээд надад сонирхолтойсэн. За та өөрөө бол ингээд спортын одоо юм хүмүүжлэр ингээ өссөн юм байгаа даа шүү дээ. За одоо тэг ингээд нөхөр нь болохоор урлагаар ингээд бас ингээ хүмүүжигдсэн ингээ явсан юм байгаа даа шүү. Тэгвэл урлаг спорт хоёрын нэгдэл хүүхдээ юу яаж хүмүүжүүлж яаж ажиллах вэ? Манай хөгчаадтэй тэр чи харах өнгө болчин заримдаа яг хөвчлэн ингээл манай аав жир харсан л да манай хүүхдийг. Тэгээд аав жир нэг хаяа нэг ажил гараалын ингүү чи битээр харах өнгө болч театрт аваачаад өөр хааны газар авааж хайчин заяа. Тэгэл манай хүүхд бүр 4 мөрөвтэй ахтай том хүний 3 цагийн жүжиг мөжиг хөдөлгөөнгөө суугаад үзчихдэг байсан. Нэр тийгсэн тий. Тэр надаа их нэр хүүхчээ ингээд төвлөрч удаан амьд суух чинь жоохон ховор шүү дээ. Тий. Тэгэхэд ингээд яг суугаад үзчихдэг чатрын тоглолт моголт. Үүд хөөх амтан барыг тэгэхээс аргагүй суулгачаад хөдөлж болохгүй шиг хичээж байгаа юм. Тэгэр ч бас тэг сурхаас яхаад. Тэгтээ бусдаар нөгөө тэлээгээд нөгөө яг хичээл дээр ингээд суугаад нам сууж модог ерөөсөө биш. Тэр одоо юу гэдэг нь хүүхд угаасаа 1-2 дараа ингээ хүүхдүүд бол яг өрөмний өчгөл идэх юм билээ. Ингээд яг тийм одоо удаан суугаал ирэнгүү чи цаанаасаа ингээл ингэт юм уу яа тэр урлагийн юм үзэхтэй аим сонирхолтой юм шүү тийм байгааз тэгээ байнгын тэмцээн болгоноор аваа чин тий Монгол талж байгаа л одоо хотод болж би чин залуу ажилтай алчин тэр хөхөөл үед бол ягааж надаас голдож чадахгүй юм чинь. Тэгэл бэлтгэл таваа гар чин хөдөө орон нутаг руу тэмцээнд байх юм бол хажуудлынхаа хүүхдэд тэгрүүлчээ машина барайл явчихна нүр. 2-3 сар мартаахт нь л аваад хинтимэн тэрөө тэмцээ. Хажууд найз найзтай өөр төр нь өгчөөл хэсэг явж байгаа л зогсож хөхүүлээл тэгэл явж ер нь яг тэггэж өссөн болохоор урлаг спортод жоохон туртай байж магадгүй. Хүүгийнхаа ер нь багнаас айгүй адал явдалтай байсан биш үү одоо? Байгаа биш үү одоо тий? Тийм. Айгүй нүүрмэг шүү дээ одоо. Харин айгүй хөөхтэйсэн бүр 4 настайгаас уншиж сурсан гэдэг. 5 юм уу? Тийм таахта. Ерөөсөө хинт за. Би тэрийн нэрээ тэгэж атчих жирэмсэн байхад ээж хийжсэн юмнууд айгүй чухал юм байна гэд. Би яг нөгөө жирэмсэн байхдаа залуугаас салтгүйсэн, театр дээр очдөг байсан, тэгдэг байсан гэж яриадсан шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө урлагийг айгүй сонсож ирсэн юм шиг. Би зөвөр өөрөө хувьдаа л бодсон шүү. За тэгээд нөгөө би өөрөө угаасаа спортын юм чинь заалаар ингээл очиад нанан цанаа гэл орж гарч байгаа шүү дээ. Тэгээд би жирэмсэн байхдаа за энэ цаг хугацааг ашиглая гэж бодоод англи хэлний сургалтанд нэвчсэн. Тэгэхэд аюух жүжиг үзсэн байгаа, англи хэлний сургалтанд нэвчсэн байгаа. Тэр нөгөө нэг жирэмсэн байхдаа сонгодог ай сонсвол айгүй сайн байдаг гэд. Тэгээд нөгөө нэг сонгодог айнууд их сонсдог байсан. Дараа нь төрснийхэн дараа нөгөө нэг хүүхд тайвшруулж унтуулдаг айнууд байдаг шүү дээ. Тийм хүүхдийн сонгодог айнууд гэ байдаг байхгүй. Тэгэхээр тэднэрийг ингээд тавьж ингэж өгчээсэн. Тэр хүүхдийн тархины хөгжил сайн байдаг гэж магадгүй гэж батсан. Бас сэтгэн бодох чадвар мадар ингээд бие дааж мааж байгаа нь бас арай өөрчлөлт. Одоо тэгээ ажиглагдж байна ер нь хүүхдэр. Нөгөө нэг багш хичээл зааж байгааг шууд хүлээж авч ойлгож байгаа нь амар. Анхаарал төвлөр би манай хүүхд ингээд анхаарлын төвлөрөхгүй л ах юм бол хичээлээ ингээд хийхгүй ингээд сууждаг байхгүй. Одоо чинь нөгөө нэг бид нар бол жоохон бахта ингээд 10 жилд нэг хүүхдтэйгээ суучгаар яг тэр ширээн дээрээ бараг мөнхөрдөг байсан шүү дээ. Одоо тэгэхээр болцсон. Нөгөө нэг хамгийн урт цус хүүхэд маргааш хамгийн хойно тэгээд нэгээр ингээд урагшлаа явдаг болсон. Би тэгээд жоохон хойгоор сус өдрөд нь жоохон айгаад идэг. Өдрөө хоошоо суугаад анхаарал багшийн анхаарал очихгүй жоохон сулраал эхлэн штэ тий. Тэнгүүд нөө би ингээл авч махт. Одоо нөө завтаалцсан чинь өгчөөл ангийнхан багш магштай ингээл хараад юм ярьж аал ингээл хардаг байхгүй эсвэл ингээ ажиглаад хойно сажих юм лөө манай үнтэндээ голдор болсон. Явж өгч байгаа юм. Тийм багш юм зааж байгааг харж байгаа юм уу. Тэгээ яг урд суучих юм бол ингээ хамгийн түрүүнд бодож дуусгаж хамгийн түрүүнд бичиж дуусгаж юм асаадаг. Шинэ хичээлээсэн ч гэсэн хамгийн түрүүнд ингээ ойлгоцсон байдаг байхгүй. Тэгээ юмыг хүлээж авах чадвар нь айгүй юу юм байна гэж бацсан. Сайн байна тий. Одоо тэгээд штэ. Надаас тэр аягүй сонирхолтой санагдсан. Та дөнгөж төрөөл яг хэдхэн сар яж байгаа л ингээл том тэмцээнүүдээр ингээл явуулж эхэлж байгаа штэ. За жирэмсүү сэтгэл зүй болон тэгээд жирэмсний дараах сэтгэл зүй ингээл одоо яригддаг болсон штэ. Тэгвэл таныхыг ямар байсан бол гэж бодсон. Тийм. Жирэмсэн байхад л гайгүйсэн. Төрсний дараа нэг сонио хэсэг амар сонирн байсан би. Бэлтгэл ордлоо. Тэгтээ амар сонио. Одоо чинь юу ч болоог байхад л амар муухай юм бодож модал муу юм бодож модал тэгээд бэлтгэлтэй орсны дараа надад тийм бодохч завч хөлөө үнэхээр байгаагүй янз бүрийн бодож мод тэгэхээр тэр нөгөө нэг
би нэг сонсч ирсэн. Гэхдээ хамаагүй тэгж болохгүй л хал та тий. Өөрөө мэдэрчсэн болохоор надад амар ингээд муха бодлоод ингээд би айгүй эрэг хүн байхгүй юу гэн байглаасаа ингээд юм хүн намайг ингээд алгаа ирэх юм л хөрхөдөө нэг шалтгаантай байх та гэд бодохоор тийм бараг эрэг хүн байхгүй. Тийм байхад амар юм муха бодлоод юм сөрөг бодлоод ингээд өөрийн ирэхгүй орж ирэл тэгснэ гинт ингээд тэрэндээ гомдож уйлж муулаад те ингээд миний ойлгохгүй байгаа нэг тиймэрхүү юмнууд ингээд ажиглагдаад байгаа байхгүй юу. Тэгээд яагаад байгаагаа би ингээд ойлгохгүй тэгэнгүүт буцаад ингээд орхоос өөр аргагүй бэлтгэлжээ хийгээл ингээд ирэнгүүт ингээд нөө яаж чадахгүй угаасаа тэр тэгж эморох надад тийм цав байхгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд би нэг хүн тэгсэн байсан. Одоо сэтгэл готрол гэдэг чинь нэг бодлын завтай хүний өвч юм биш үү гэ. Тэгээд зүгээр тэгж болохгүй л дээ шинжлэх ухаан юм чинь зүгээр л би бодохдоо жишээ нь би өсвөр наснда ямар хөвгтэйсэн бэ ингээд савлгаа энэ төр гэдгсэн шүү дээ. Надад үнэхээр тийм бодох тийм зав мав баг байгаагүй. Өдөрт 2 бэлтгэлтэй маргааш нь сарын дараа ийм тэмцэнтэй ингээд бүх юм ингээд ингэсэн. Тэгэнгүүт нөө төлөвлөгөөнүүдтэй хүн тий одоо чинь чи ингээ өнөөдөр надтай ингээ нэвтрүүлэг бичих чагаа штэ тий. Тэгээ тийм байхад өмнөх өдөр нь ингээл жоохон хямрал л та тий. Тэгэхээр чи өнөөдрийнхээ ажлыг таслаж болохгүй штэ тий. Тийм чинь одоо чиний найзлуудаа нөхөртөө модалцах ч юм уу тий. Ингээд яг хуу хацал зовлонг бол одоо юу аж болохгүй л тий. Зүгээр л ингээл амар стресстэй амар хямрал тий. Би стэм яамаа гэж боддог ч юм уу хүнд байж штэ тийм үү юу тий. Тэгэхээр яах маргааш ажилтаа юм чинь за эртгүй хүн тийг онтны зүг хүн чинь тий. Маргааш ажилтаа уйлаад аж болохгүй ажил дээр бүлцэнүүдтэй ирж болохгүй штэ. Тэгээд тэгэнгүүт ингээ маргааш надтай харилцахын тулд ингээ тусаж болохгүй. Тэгэхээр ингээ өөрийгөө хүчээр ингэж таарна тий. Тэгэхээр бас завгүй байх хүнд ингээ нөлөөлдөг юм шиг санагдсан. Тэгтээ яг хөө мэдээ шинжлэх ухаанаар батлагдсан юм тэр чинь завгүй байгаа л болчихно гэж би хэлээгүй шүү. Тийм тодорхой хэмжээнд өөр дээрээ туулж өнгөрөөсөн туршлагаа тийм тодорхой хэмжээнд нөгөө нэг завгүй байх учир утгагүй завгүй биш тий. Өөрийнхөө төлөө гой зорилготой завгүй байвал гэж бодсон. Тийм бин тий. Ёстой сайн үзэг байна. Миний л өнцөг шин зүгээр би л харж байгаа. Сүүлийн үед одоо манай ингээ подкаст нарж байгаа ингээд эмэгтэйчүүд ихэнх нь ер нь дөнгөж төрсөн ингээд ээжүүд ингээ орж байгаа байхгүй. Тэнгүүд яалч аргагүй би одоо нөгөө өөрөө ээж олж үзэг учраас ингээ одоо туршлага оромтлож л та хүмүүсийн төгс асууд. Тэнгүүд сонсч ирсэн юмнууд нь дандаа ингээд сэтгэл зүгээр ягаад ч юм ингээд унждаг юм бэ? Аюу их даавраас ингээд өөрчлөгддөг юм байна. Одоо нөгөө настай хүмүүс амар их тэгээд бичдэг штэ тий. Бидний үед чинь юу байгаагүй одооны хүүхнүүд сэтгэл готрол гэдэг ингээл тэгээл залуучууд нь ингээл хоёр талаасаа хэрэлж байгаа тийм постод аягүй харчихсан байхгүй би одооны энэ охтууд ингээд ийм хэврэг болж тэг би бас бодох нэ тэр үеийн эмэгтэйчүүд чинь 45 оноод ажилдаа орчдөг байсан 45 хоноод за 45 оноод ажилдаа орчдөг байсан нөгөө нэг нийгмийн харилцаа тийм нийгмийн харилцаа бас амар чухал аахгүй. Одоо тэгсэн чинь нөгөө нэг хүүхдтэй мэдээж хүүхдтэй сайн өсгөмөр байгаа ш. 45 оноод одоогийн энэ нөхцөл энэ юмд чинь хүүхдтэй 45 оноо л одоо ингээл шууд цэцэрлэг яйсалдаг үлдээ ингээл явчихмал ханаа томоноос ахвал амар хэцүү байх бах л та угаасаа. Тэнгүү чинь 45 оноо л өргөжлүүлэл ажиллая гээл за сайхан амарцгаас нөө манайхаа ингэснөө тэгснөө гээл ингээл нийгмийн харилцаанд орж морол ингээд явахаараа бас өөр нөгөө нэг одоо өөрийнхөө төлөө тэр чинь цалин авч байгаа шүү дээ тий. Зоригтой завгүй байсан байх гэж би бодсон. Энэ зүгээр миний л өнцөг шүү тий. Тий сонирхолтой өнцөг шүү дээ тий. Нэрээ бас ингээд зоригтой завгүй байх гээ тий. Удаан тэгснээ ингээ гэртээ байгаа хүссэн одоо жишээ нь ээжүүд ингээл гэртээ байгаа л тий хүүхдээ харж байгаа тэр чинь хүүхд өвдөх ер нь одоо хамгийн амар үе санагдаад байдаг байхгүй тий. Тийм үеуд чинь нялхах үед нь зөндөө тохиолдно ядж яхад нь тэгэл тийм үед тэгэл дөнгөж ингээл яах учраалахгүй байгаа энэ үед чинь нэг сайхан кино үзэл бодон дээрээ суудаггүй байхгүй угаасаа тэнгүүд гэрт ахаар ёо тэр гэрээ ажлыг барсан хүн байдгүй байхгүй юм ихтэй энэ хороод л дээр замар нэгээс нэг талаас нь айган угаагаал явж ил тэнд нэг марагдал тэрийг нь бариал онгод энд нэг марагдал заримдаа бүр ингээ би өөрөө амар удаан байхгүй юу миний гараас юм гардггүй тэрэндээ стресстэй зүгээр аягагаал хогшоо шалгаагаал болоо юм би бараг 3 цаг хийдэг зөө яагаад ч энэ амар удаан учраас тэгж хийгээд тэрэндээ бас ингээ стресстэй байхгүй. Тэгэхэд ингээд тэр чин одоо чин хаяа нэг гэрээ амар гоё цэмбэл гэхээр гоё сайхан болчихдог шүү дээ тий. Сайхан болчих. Өдөр алган тийм ингээд хийгээд ингээд байвал
лайлал гэхэр юм билээхгүй юу. Тийм юм чинь гоё гарах хэрэгтэй. Нөхрөөд нь бас тэр боломжоор нь гоё хангаж өгдөг ч юм уу тий. Өөрийгөө 7 нагт 1-2 удаа гоё өөртөө өөрчлөлт хийх юм дээр ингээд цааш юм дээр тэгэл бас дээрдэж магадгүй юм байна. Би нөө одоо манай хүүхэд чинь 7 настай болсон. Би ч өөрөө алдарт их одоо авах зорилготой. Тэгээ би бодож байгаа хгүй юу. Би олон хүүхэдтэй болохоор удаах хугацаанд гэртээ байна тий. Тэгэхээр ингээд би өмнө нь аль жирэнсэн багтааж ингэж одоо би жирэнсэн багтааж тэгэж чадахгүй шүү дээ. Хүүхэдтэй бага ангийн хүүхэдтэй тэгэл орны ажил төрөл ингэ явж байгаа юм чинь. Дахиад би миний төлөө ойрхон 2 3 төрчээ гэж ядаад байгаа байхгүй. Тэгэхээр би урт үргэлжилсэн гэртээ суух нэ. Тэгэхээр эн чин одоо миний ярьж байгаа би шаал буруу бодчихсан байлээ гэвэл яан те хүн ч өөрчлөгдсөн шүү дээ. Тэгээ шаал хотлаа байсан байлээ гэвэл яан. Тийм депресснүүдэд орохгүй тулд би одоо юу хийх вэ гэж бодоод байгаа байхгүй. Яг одоо төрснийхаа дараа гэртээ байх хугацаанд хүүхдээ харангаа ингээд гэрээсээ гарч орох ч юм уу. Тиймэрхүү зүйлэл тэгээ нөө төлөвлөж жирэмсэн болох гэдэг юм чинь бас их учиртай юм байна гэж бодсон. Хүүд дээрээ яг тодорхой хэмжээнд төлөвлөсөн л дээ мэдээж тамирч байгаа юм чинь тийм нэр тий. Багштайгаа бүр ярьж байгаад ярилцаж зөвлөлдөж эмчтэйгээ бас ярилцж. Угаасаа яг төрж тэгээд завсарлага авахгүйгээр өргөсөн байл би нэгээс 2 жил хэтрэхгүй байх байсан өргөөд миний нуруу тийм болсон. Харин нуруу нь битэлтэй байсан гэсэн шүү дээ. Тийм. Төлөвлөх гэдгсэн шүү дээ. Одоо нөгөө ойрхон төрж байгаа нь яг яагаад тэгж одоо ойрхон төрүүлдүгээр гэж бодсон. Хүний угаасаа нөгөө нэг бодлоо өөртөө тий. Тэгээ надад болохоор нэгдүгээрт ойрхон хүүхдүүд гой санагдаад байгаа. Яа тэгэхээр манай хүүхд 7 настай одоо үнэхээр бит хоёр тоглох хэрэгцээг нь хангаж өгч чадахгүй байхгүй юу. Өдөрт одоо жишээ нь 10-20 минут л тоглоно. Хүн хичнээн би хүүхдтэйгээ тоглодог, сайн ээж аав байхыг хүсэж байгаа ч гэсэн бүтэн өдөржингөө тоглож чадахгүй юм бэл. Тэр хэрэгцээг нь ингээд ихч дүү ах дүү нарын ч юм уу те. Хоёр ойролцоо хүүхэд чинь хоорондоо тоглоод амар хүрхээр гэж байгаа. Тэгээ манай хүүхэд одоо бүр амар хэцүү болоод байгаас үлээд би хэрч байсан болоосэ азгумаа би гэж ганцаардаад байна тийм тийм авахгүй арахгүй. Нөгөө нэг гэрт одоо юу гэдэг манай нөхрийн ч юм уу манай ч юм уу найз нөхөд 90 гэл хүүхдүүдийн таньдаг хүүхдтэй хэрэг юм уу гэж бүр бүр цаанаасаа бүр ингээд хүнтэй тогломоор хүүхдтэй ингээд 1000 бит хоёр нөгөө үеийнхэн найзын ч юм уу тэр хэрэгцээ ингээд хангаж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр ингээд хүүхдтэй ганцаардуулмаар тэгээд бас нэг сони юм яг нөгөө нэг тоглоомын талбай малбай тэр гарангууд бусад хүүхдүүдтэй одоо манай хүүхдчтэй байж магадгүй л те бусад хүүхдүүд зүгээр айлын ганцаа зүгээр эдэг байж магадгүй зүгээр биелхүү дээрээ харсан нь яах учраа болохгүй байгаа юм шиг санагдаад байна. Хүүхд ирээд миний үгийн тоглоомыг болоож аваа гүйж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөөг нь ойлгохгүй юу яагаад байгааг нь ойлгохгүй. Гэртэн өдөд чинь хинч тэр айлдаа байгаа ганцхан жоох хүүхд юм чи хинч ирээд тоглоомыг авдаггүй байгаа байхгүй юу ерөөсөө. Тэнгүү тэрийг яагаад байгааг нь ойлгохгүй. Тэгэхээр одоо тоглоомоо булаацалтах хүн өссөн бол тоглоом ахмлаа чи миний хөө юм уу гэдэг ингээд нэг цааш харилцаа явна да тий. Тэгээ бүр үнэхээр ойлгохгүй араас нь ингээд гайхаад хараад байгаа байхгүй. Тэгэх мэдчлэн ер нь одоо нэг нь л төрж байгаа юм чинь би тэгээ дээрэс нь манай ээж 4 хүүхэдтэй. Тэгээ би 19 настайд нь гарсан. Тэгээд одоо манай бага эрэхтэй дүү 18 настай. Тэгээ манай ээж ч өөр их залах хүн байгаа. Хамгийн бага хүүхэд нь одоо 18 настай гингүүд эрт даалн төрхөн надад ингээд гой санагдаад байдаг байхгүй. Даав чээр хүүхдүүд нь ингээд гизээний гараас нь гарцсан тий. Гой санагдаад байдیں۔ Миний л олон ойрхон эрт би гайг байгаа. Яг гайг байгаа ч юм уугүй ч өөр. Тийм одоо тэгээ уусаа нас залуу штэ. Тийм байгаа дээрээ ингээд ойрхон ямар ч гэсэн ам гарч болохгүй штэ ер нь юмд чинь тэгээ ямар ч гэсэн нэг 2 төрчинсэн л гэж бодож байгаа би. Тийм ээ тий. Тэгвэл одоо манай ингээ ээж нэр амар хүзэн. Ер нь бол яг эмэгтэйчүүд амар хүдтэй юм байна подкастыг. Тийм. Тэгээд тэгэнгүүт ер нь бол бас ингээд нөгөө төрсөн олон хүмүүстэй ингээс ээж нараа гарч тэ. Тэгээд тэр ээж нар маань бас ингээ өөрсдийнх нь гоё туршлагаас дор комментэр үлдчихвэл гоё юм байна. Тийм бай. Тэгээрээ надаа үлдээгээрээ. Тийм яг ер нь ингээд бас жирэмснийхээ яг энэ үе дээр юу хийж исэн тэр туршлагууд өчнөө дүндээ ариун туршлагатай хүмүүс байгаа ш тий. Тэр нэг одоо гоё ээжүүд байдаг штэ тий. Ингээ завгүй ээжсэн ажлынхаа хажуугаар ингэдэг байсан тэгдэг байсан. Гэл харангууд яг нөгөө гэртээ байж
байхдаа яг тэрнээсээ өөрсдөө ингээд аваад гарцсан юм шиг надад бас тийм байна бас тийм нэг талаараа нөхөртөө яаж ингээд юм болох ч гэдэг юм эсвэл ингэхүү тийхүү гэж байгаа гар урлал сурсан мөрсөн гээл цаамаа хийж сурсан тэрийг ингээд онлайнаар заардаг. Тэг жишээ нь зургийн багш магш байлаа гэж бодох юм шууд онлайнаар сургалт явал одоо бүх юм ингээд зохион болж малж байгаа юм. За жишээ нь би онлайнаар нэг сургалт ингээд өгье л та тий онлайн банк за багшлаад ингээд тэгээд тэрнээ бэлтгэхийн тулд би чинь цаг тэрэндээ төлөвлөж гаргана шүү дээ. Ингээд оюуханаа өөр юмд ингээд чиглүүлэх биш л санагдаад байдгийн. Би ерөөс энэ тийм гэж хэлээгүй шүү. Тодорхойлоогүй. Надад зүгээр санагдсан нь тэр юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр би одоо мэдгүй шүү. Зүгээр л би ингээд санагдаж байгаа наа би тхийг өөрөө хүсэж байгаа болохоос биш яг нэг хоёр хүүхдийн дараа те насаацсан. Сэтгэл зүйч мөөж хайж байгаа тийм дүр хизээнэ ингээд илгэрэг гэвчихсэн нэг хүн болсон байхыг ч үүсэхгүй. Угаасаа тэр чинь амар тогтургүй хүн аль болох тийм байх хэрэгтэй юм байна гэж бодсон. Өнгөрсөн дугаар дээр дүлэг орсон байхгүй юу? Тэгээд яасан чинь нөгөө охин жоохон байхдаа дахиад ингээд төрөөд хүн чинь нөгөө сэтгэл зүйн аймсан бэлдэх хэвээр гэл одоо ээж нар маань ингээд аягүй сайн бэлдэж эхэлж байгаа шүү дээ. Тэгээд тэнгуут нь нэг алдсан зүйл гэлтэж байгаа байхгүй юу? Би тэр бичлэгийг үзсэн. Үзсэн үү? Та юу гэж бодсон? Тийм би яг тэрийг үзчихэд одоо нөгөө нэг төлөвлөх угаасаа дүү нэхэд байгаа төлөвлөх гээд байгаа. Тэнгуут нөгөө заримдаа аамаа өн явуулал тэр дүү гарчих юм бол ээжигээ булаалгах штэ тэгээд аахгүй нөгөө чи дүүд аав нь тий баян дүү мөн нэхэд ингээд байгаа болохоор тэгэл аав нь явуулаад чи дүүтэй алчих юм бол тэгэл ингэ штэ цэгээ штэ эдэр гэж үгэл тэгэнгүүт яг тэрийг сонсчод нэрээ тийм юм байна ингээд бас нэг Little Mommy билүү бас нэг хүний ярилцлаа би яг хинэн санахгүй байна уучлаа. Тэгэнгүүт үзчихсэн нөгөө хүүхдүүдтэй би яг наснд чинь тааруулж хайрлаж байгаа шүү гэдгийг нь ойлгох хэрэгтэй гэсэн тэр бас амар зүг санагдаадсэн. Тэгэл жоохон хөдөөдийгээ барьцлаа гэл гэдэг. Би нөгөө даатлахад өгөөс 5 их чахгүй юу. Тэр нөгөө хайрцангуу том болцсон энэ миний дуу учраас би ингээд тэ тэрийг ойлгодог болцсон байсан. Баггүй манай хүчээс ер нь тийх байх гэж бодоод байгаа. 7 одоо төрлөө гэхэд 8 амт төрх юм аашин тийм тэгэхээр чин ер нь ингээд дүү гэдгийнхаа учрыг ойлгоцсон баг. Тэр нөгөө нэг 2 насны зайтай төрсөн 3 насны зайтай төрсөн тэр хүмүүс яг хүүхдүүд яг тийх баха. Харин тийм. Ер нь л ингээ яриа л ахаар ингээд саяын тэр нөгөө зоригтой завгүй байна гэдэг чинь хүртэл бас чухал үнцэг байна те. Яг ингээ ээж болгоны төрөлд тухайн үедээ бэлтгэжсэн нөгөө нэг тэр туршлагаас авч ийсэн зүйлс болгон жинхнэрээ ингээд амьдралаараа туулж үзчихээж ном бичиж байгаа юм шиг тэг эргүүлээд уншихнаа тийм байсан байна гэд ингээ харахад зарим хүнд тэр таарахгүй тий. Зарим хүнд тэр үйлчлэхгүй. Зарим хүнд үйлчлэн ч гэдэг юм уу тий. Би нөгөө нэг яалчгүй олимпийн эрхийн тэмцээнд орохгүй л тий. Надаа би жоохон байсан штэ би 21 мэгтэй. Тэгэнгүүт надаа би тэр одоо юу гэдэг нялах биетэй одоо тэр хүнд бэлтгэл хийгээ дараа нь яах вэ хүү гэдгээч бодох надад тийм сонголт байгаагүй байхгүй. Миний зорилгод надад биш миний зорилгод тийм сонголт байгаагүй. Би угаасаа тэр олимпиад орохыг үнэхээр хүсэжсэн. Энэ бол миний хүүхэд наснаасаа мөрөөдсөн зөөлтэй тэгэл ингээл бас юмэг айгу гоёор хүлээж авдаг гэдэг ааш нөө айгу эрэг хүн гэдэг байгаа шүү дээ. Тэгэл зэнгүүд надаа ингээл ямар нэг юм болонгоо тэгээ өөртөө хамаатуулж дандаа ингээд бурхан надад ингээд би надаа ингээд ямар нэгэн гүн шүтсэн шашин байхгүй л дээ ингээд бөөмөргөл шарын шашин монголчууд ер нь хөвчлэн тийм байдаг. Тийм багч тэгснэ альч бурхан юм мэдгүй. Бурхан надаа ингээд алсаар хайртай ингээд одоо цаана илүү гоё том мөхгөөд ингээ наав ингээ жоохон зоож авахгүй тэгэхгүй айл ингээ нэрхээр хацсан бацаа ингээ найзуудаа бид нар тэгж ярьдаг байхгүй би зөв маазраад ингээ хитрхээ ингээ дардан ингээ явах гээд ингээ бодоод байдаг байхгүй хитрхээ дардан гоё амьдрал төрөх гээд ингээ бодоод байд юм аа энэ гэж ингээд тэгээ жоохон наан ингээ зоож байгаа тэгээ цаана гоё юм өгдөг байхгүй өдөр гэж ингээд зөвхөн л ингээ мааз хэрнээсээ ингээ үгээрээ ингээ өөртөө бас ингээ юм өгөөд байгаа юм шиг байдаг байхгүй тэгээ яг намайг төрөөл би яг ихний хитэн тэмцээнүүдтэй ингээ ядэрчин асах масах амар хүндээс одоо тэр чинь асахчаас хэцүү сонсогдож л шүү. Хоёр бэлтгэл хийгээл тэгснээ хоёр бэлтгэлийнхаа бид нар дундуур нь ингээ унтдаг хгүй цаг хоолоо идчихээ. Тэгээ орой бэлтгэлд орж ирээл ингээл масааж хийлгэж мэлгээл тэгэл ер нь ингээл ер нь л ингээ манайх айгүй нөөдөг спорт ахгүй ялангуяа. Тэгсэн чи юу нөөх нөгөө нэг хоёр бэлтгэхийнхаа дундуур мөөмдөглөл шинжэнгөө мөөмдөглөл өглөө нэг ингэсэн юм орж иж бэлтгэл хийгээл нөхнөөс нь багш намайг өгөн тэгж би тэгтээ тэр үед багшаа амар ингээ баярлаад байдгийн хайрламар тэгэл за минийх одоо нэг 2 3 сар хүлээл гаргаарай гэж тэгдэх хөхнөөс нь
гаргаарай тэгэхгүй бол чи өөрөө ядришуул гэдэг байгаа байхгүй. Заал гэлтэж. Тэгэл хөхүүлээл хөхөл. Тэгэл яг 9 сар хүртэл нь хөхүүлээ. Би сарын дараа дэлхийн аврахт явах гээд байгаа байхгүй. Тэгээ нөгөө төхнөөс нь гаргахаас өөр аргагүй. Угаасаа яг сар үлдчихэнгөө би өөрөө үнэхээр ядраад байгаа болохоор аавж зорилгоо өгж байгаа байхгүй. Тэгээ өхөөс аргагүй болол тэгэл өхнөөс нь гаргаж явуулж. Тэгэл багч тэр болгонд нэг сардаа ч юм 14 хоногт нэг удаа за өхнөөс нь гаргаарай л гэж тэгэл би за л тэгэл чадахгүй байгаа юм тэрний хамт нэг өхнөөс нь гаргаж тэгэл багч гэсэн хүчил чадахгүй байгаа байхгүй юу намайг тэгэл тэр том дэлхийн аврах болох гэж байгаа том тэмцээнүүд ингээл олимпийн тэмцээнүүд болох гэж байгаа гэл ингээд чинь юу гарга одоо энд хүүхэд байхгүй явал гэл тэр үе чинь тэгвэл тэгэн штэ тэгвэл би ч гэсэн бас яа гэл яг хоо дараагийн явцад тийм үеудаас зөндө гарсан яг хүүхдтэйгээ зуралдаа салж чадахгүй нөгөө харах өнгөдөл хөхөл ахаар нь би чинь заримдаа нөгөө зөөж харах одоо аавын давж өгчөө буцаж ингээд ирээл ингээд байх чи амар хугацаа алдаад төгжрэлт чинь тэр хөнгөд нь зааланд ганц хоёр авчиж байгаа гайгүй. Тэгэхээр нь авчиж хэлсэн. Нэг өдөр аваад ирсэн чинь хүүхдээ гаргаж харах хүндүүлдэ чи хурдан орж 10 минут гэлээ өнгөлөө нэг тийм тэл тухай чинь ойлгож байгаа байхгүй мэдж байгаа гэрнээсээ хинт ч мэдгүй гомдол уйлаа гарч гомдож чадахгүй байхгүй зөндөө намайг ингээл байлгасан. Тэгээ угаасаа тэр шийдвэрийг багш тэгж гаргахгүй л ингээл заалан зуралдаал тий бэлтгэл яг хийгээл амар ингээл байжсэн чинь яг зуралдаал байхаар байгаа байхгүй юу яг тэнд яаж ингээл санаан зовоол тэнд чи бид бүрэн төвлөрч чадахгүй штэ 12 нэг уцмацгаа үзүүлэл оруулж байгаа. Тэгэл тэр хооронд чинь байж байгаа л орч шалгаж маргаал ингээл ингээд тэрийг анзаараад байгаа байхгүй. За ингэхгүй л болохгүй мэнэ гэдэг ингээ ойлгочихж байгаа. Тэгээд тэрнээс хойш ингээ зааланд би гомдоод ч юм уу шарандаа ч юм уу ингээ нэг оруулж ирэхэ болчихж байгаа байхгүй. Угаасаа нэг зохицуулж сурж байгаа байхгүй хүн. Тийм байна. Тэрийг ингээд би зохицуулж чадах байсан байхгүй тэр зүйлийг тий ингээд хүүхдээ ингээд зохицуулаад бэлтгэлээ чадах байсан чинь ингээд за гэ яваад байгаа байхгүй тий чадахгүй юм шиг энэ ялах хүүхдээ ч одоо хаана яах юм бэ гэл ингээд яваад байгаа байхгүй. Ингээл нэг цас гэл хараад ингээд за ингээл тэгэл маргаашнаас нь ингээл тэгэл заримдаа ингээд бүр ингээл хоцорч моцрох гээд ингээд их юм бол манай дүү тэр хардан дээр сордог гэсэн спортын онцоргаал нь хүүхд 10 жилийн сурагч. Дуутай сайнд аваад хичээл рүүгээ аваарчих гэл тэнгүүд аваад орчдөг. Манай яг миний дотлын дүү тэгэж бараг ингээ хүн байлгасан. Манай хөтөчөөс тал талаас өсгөлцөө. Заримдаа ингээл хадмигчнэр мичнэр ингээл байж шууд ажил нь оруулаад дүүч. Манай нэг хадмигч ажилгүйнд байдаг байхгүй юу? Яг театрын хойдлын төрийн банк. За. Тэгээд одоо нэг арт кино театрын дэдэг төрийн банк байхгүй. Тэнгүүд ордонтой жойрхон театртай жойрхон байгаа. Тэгэл фитээр бүр аргын хадвал ингээл оруулаад өгчин. Тэгэл тэнгүүд манай хчиг манай тухайд эмээ болоог байсан юм ба. Тэгээд лавч эмээ гэсэн тэгээд бүр савж унаад яана би одоо эмээ болж чам танаа өгч наа. Эмээ гэдэг штэ. Тэгэл бас бүр нэг харах бас хөнгүүд тэг хүүхд маань хатгаа авчаад ларингиттэйс байхгүй. Жохон ханаад үрэх юм бол шууд ингээ хоолнд боодог. Аюу аюултай гээд тэгээд хатгаа авчаад эмнэлэгт ингээ хөвтөх гэсэн чинь харах хөнгө би золоод тоглолттой бригадер явах жилээ яла. Тэгээд би юутай бас яг тэмцээнд байхгүй. Би ерөөсөө ингээд эмнэлэгтэр байж бэлтгэл алдаж болохгүй тэмцээнтэй үе байсан байхгүй. Тэгэнгүүт манай ээжийн яг том төрсөйг чинь тархнаас ажилласаа чөлөө аваад тэгээ ирж эмнэлэг сахижсэн. Ерөөсөө ингээд одоо жишээ нь бит хоёрын амьдралыг босгохын тулд миний ингээд амжилтыг ингээд тулд асар олон хүн тал талаас ингээд хичээлсэн байгаа байхгүй. Багасаа нэг нийгэм шиг төстэй юм шүү тий. Олон хүн. Тэгэл нэг одоо чинь нөгөө 3 сар мартад тэмцээн рүү ингээд явж байгаа шүү дээ. Тэг 3 сартай хүүхэд чи өөр хүний өвдөр удаан байхгүй шүү дээ угаасаа. Тэг аваад аргалаа байж гэж би тэмцээнд орж урж байгаа юм чи яах юм тэнд чинь. Тийм тэгэл тэгэнгүүт манай дүүнер мөнөр ингээл гар тойруулаад ингээл харсан нөө хүүхчний гар дээр байдаг гэдэг шүү дээ. Тэгэнгүүт ингээ хинээж гар би одоо жоохон эмээгээд байгаа нь одоо хүүхдтэй болол би ч нөгөө тэгэж мэгэж байхгүй тий гэртээ байх нь шүү дээ. Тэгэхээр яаж олон гар дамжуул сурах уу гэж бодож байгаа шүү. Хүүхэд аюу амар байгаа байхгүй. Ингээд хүн амтан дээр очихоор ойлгохгүй тийм бишүрэх гээд байхгүй. Тэгээд ер нь жоохон амар жоохон муу ээж болоод тэгээд нөгөө нэг аавыгаа санаад үлээд байгаа юм биш үү гэж би айгүй их тэгж ягдаг байсан. Тэрийг нэг уншиж ирсэн юм аа. Залхуу ээж байгаарэ гэд. Нөгөө нэг
Хурдтэйчүүд хөвчлэн бас тэгдэг гинэ. Ээжээ хийх гээл ингээл одоо махраал гэдэг тэ нөгөө нэг хоолын ингэхтэй би бас өөрөө ер нь жоохон тэгэх гээд байдаг байхгүй. Тэгэнгүүт нөгөө нэг одоо жишээ нь манай нөхөр битээр гэртээ байж байгаа л тий. Арайжаа хоолойч би ганц кино үзчих гэвэл окей яахгүй. Тэн заавал би нөгөө нэг ингээл сайн байх гал тэг эсвэл нөгөө нэг хүүхдтэй ч гэсэн ингээл юм байх гал орой ингээл авар очиж тэгвэл би дандаа тэгт авар очиж тэгвэл аавд очиж шүдэ угаая гэлч ээж нь юм чинь гэдэг байхгүй юу. Тэгэл ээж би тэг аавд очиж тэгээд тэгэх юм бол бас гоё санагдаад байдгийн. Тэгэнгүүт тэгэл аав нь тэгэл хийгээд өгчин. Хаяа нэг ээжтэй очиж хэлчихгээ яваал тийм. Тэгэнгүүт нь буцаагаал аавд очиж тэгээ явуулчин. Мөн яа. Тэгэнгүүт бас болоод тэгэхгүй л би нөгөө амар удаан гараас юм гардггүй хүн чинь бүр тэрэндээ хямраад байгаа юм чи барыг. Тэгээ аргалаа сордог шүү. Би тэгэх гээд байдг ингээл лөө. Тийм. Тэгээ нэг өөрийгөө ойлгоод шүү дээ. Бас нэг тамирчин байхын хамгийн чухал юм өөрийгөө ойлгох байхгүй юу? Манай спорт бол нөгөө хүнтэй биш өөртөөгөө л өрсөлддөг. Харин тийм. Одоо чинь багштын 110 кг захиаллаа гэж бодоход би тэрийг хизээч өргөж үзээгүй жин захихгүй л байхгүй. Хизээч өргөж чадахгүй жин гэж юм уу тий. Тэгэхэд тэнд гараа би чадах юм биш тэгвэл тэгээ яагаа алдаад байгаа юм гээ. Тэгээ дасгалжуулагчтай тэр утгаараа амар итгэхэн тий. Тийм. Надад ингээд таарах жин л өгж байгаа гэж ингээд угаасаа тэр тийж бид хоёр өмнө бэлтгэл дээрээ байрж исэн ч юм уу те орж исэн ч миний чаддгаас 1 2 хэлийн зөрүүтэй ч юм уу те надад итгэж байгаа дээрэс нь угаасаа би чадах юм байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө нэг ястай жигнэс яг тэр сэтгэл зүйн асуудлаа те заас байрах болоо яах болч гэдэг юм. Эсвэл нөгөө хит яарах. Одоо яг спортын хамгийн чухал юм яг одоо цагтаа төвлөрөх. Маргаашийн тэмцээнийг бодох биш. Яг одоогийн бэлтгэл өчигдрийн ингээ алдаагаа бодох биш те. Яг одоогийн бэлтгэлээ бодох. Одоо бэлтгэл дээрээ би энийг барих хэвээр. Одоо яг дивжээ рүү гарахдаа би дараагийнхаа өргөлтийг бод. За энийг барьчвал тэд гэж бодоод алдчихсан зөндөө ингэ тохиоллоо аахгүй надаа. Тэг туршлага тий. За энийг барьчвал би ингээд метал авах гэдэг гэж бодож гараад алчиж байгаа байхгүй. Яг за энийг л барьчвал би чинь зүгээр би өргөлтөө бодох биш медалаа бодож байгаа байхгүй. Дараа нь авах медалаа бодож байгаа сте. Тэгэхээр бүх юмн дээр ингээ одоо төвлөрөх нь ингээд айгүй чухал. Тийм бэ тий. Одоо хоёулаа ингэ ярилцж штэ тий. Тэгэхээр би одоо гараад би тийм юм хиндэ гэж бодох юм бол энэ ярилцлага чи яг гоё ингээд хүрсэнд ингээ хүрэхгүй штэ. Сансанд хүрэхгүй гараад машины зогсоол яах вэ? Яа төвжрэндэж гэдэг юм уу тий. Тэгэхээр яг одоо ингээд дараа ирээдүйд болох зүйл яг одоо болж байгаад ингээд нэг хамаагүй байхад суралцсан юм аа би. Маргааштай санаа тавина гэж. Тийм. Яг хамгийн үнэтэй цаг хугацаа ч угаасаа одоо мэдээж ажиллаа төлөвлөн л дөө тийм мэдээж ирээдүйдээ санаа зовно штэ. Тэр ч юм бол чухал. Гэхдээ хөвшлэн хүмүүс чухал юм хийж байхдаа дараагийнхаа өмнө санаа зовж идэг гинэ. Гэсэн. Тэгвэл яг таны одоо саяхан хэлдэг сэтгэл зүй бол яг чухал медалийн төлөөх одоо тий тэр тэмцээнүүдэд амар том төрөгч ингээд нойр ямар биеинд ингээд нөлөөлж исэн бэ гэдэг жишээ шиг энэ ч гэсэн яг тийм байна тий. Өнөөдөр хүмүүс одоо анхаарал хандуулах хэрэгтэй гэж айгүй их ярьдаг. Зарим талаараа баг онолч юм шиг ингээд болцсон юм шиг сонсогдоход яг бодит үр дүн ингээд гарцсан байгаа. Одоо төвлөрөх дасгалууд ингээд байдаг хгүй бид нараар бас айгүй хэлээд өгсөн байна сэтгэл зүйч нар. Тэгэнгүүт ингээд хүн яг ингээд төвлөрч чадахгүй жоохон ингээд ингэж байна штэ тий. Тэгэнгүүт нөгөө бие мэдрэх өөрийгөө ойлгох гэдэг байгаа штэ тэр чинь. Яг одоо ингээд сууж байгаа заяа чи ингээд нүдэн жагаа зүр хэсэг үзье заяа. За нүдэнад. За баруун хөлнийхөө эрхээ орог бод мэдрээрээ заяа. Баруун хөлнийхөө эрхээ орог. За шагааг. Баруун хөлнийхөө юу? Тий. За шагааг, шилбэг, өвдгийг, гоёыг, баруун гараа. Ингэнгүүт бусад бие эрэхтэн толгой дээр хүйж шам мэдэгдэхгүй байгаа зү. Яг биендээ төвлөрч байна. Яг тэр хэсэгтээ төвлөрж байгаа. Тийм ээ. Тийм энэ төвлөрлийн дасгалуудыг аяуг хэлээд өгсөн. Тэгээд яг энэ амьсгал дээрээ төвлөрөх. Энэ миний өдөрт нэг юм ихээр гоё ш тамирчин байхдаа хийдэг байсан юм бас одоо жоохон мартцсан байгаагаа гин саналаа бис явж ярьж байхдаа яг одоодоо ингээд нөгөө хүн ингээд сандарч мандардаг штэ тийм ингээд жоохон тэгж мэх гээд байхаа. Тэгээ нөгөө юу ахгүй одоо чинь дүгнэхгүй чиний үгдэм хөлөө бодож явахдаа миний хөл тийм юм ч юм уу эсвэл даарсан байна хүүтэн байна биш мэдрэмж биш зүгээр л тэр байгааг нь л мэдрээл хөнгөн ингээ явчихсан. Сая ингээ шилжиж байгаа юм шиг мэдрээл тийм байгаа амар сонирм байгаа. Ингээ хийгээд нүдэнээс нь жас арай өөр мэдрэгдэх. Энэ нөгөө бас унтаж чадахгүй байгаа хөрвөөгөөд байдаг штэ тийм үеиг мүйдэ хийдэг штэ. Тэгээл бүр детальчлал нэгээр хөлийн хороонуудаа ингээл тоолж малал ингээ явж идлээ онцчихдээ юмс. Би энийг яг нөгөө энэ дасгалыг харизм гэдэг нэг ном байдаг. Тэндээс яг уншиж ирсэн байна. Харизмтай хүмүүс
яг одоодоо төвлөрдөг гэдэгчсэн байхгүй. Тэнгүүд бас ийм дасгал хийдэг гэх тэнгүүд бас амар гоо давхцлаа ш тэ. Тэнгүүд яаж чарахгүй амар үр дүнтэй юм бэ. За хоромхон зур ингээ хийхэд тэгэхээр нөгөө өөр дээрээ төвлөрөх, өөрийгөө ингэж ойлгож одоо түрүү ярьжсэн шүү дээ спортод өөрийгөө ойлгох амар чухал. Би ямар сэтгэл зүйтэй хүн юм. Би дивжин дээр гарч ирээд надад би ингээ ямар үг өөртөө хэлэх юм бол би ингээ илүү хурцлтын те. Надад хин нэг ямар үг хэлвэл би ингээд гомддгийн ч юм уу. Тэрийг айгуусаа ойлгодог байх хэрэгтэй. Одоо нөгөө 10 жилийн хүүхдүүдтэй уулзалт хийгээ явдаг байхгүй юу? Бид нэр хаяа манай алдар спорт орноос одоо цэрэг их оронч үзэл гэдэг явна. Заримдаа олимпиад орноос энтергээ явна. Тэгэнгүүт тэрийг бас айгүй хэлмээр одоо 10 жилээс нь хүүхдүүдэд хэлж байна. Өөрийгөө ойлгоод өөрийн эцэг гэхийн ингээ оролцоогүйгээр өөрийгөө ойлгоод яг юм дуртай юм тий. Тэгээ яг юу болохыг хүсээд байгаа. Яг юу хийхийг хүсээд байгаа юм чи. Хүнийг ингээ татдаг яг ингээл амар олон ингээл 10 жил ингээ мэрэгжил сонголт Монголд гэл ингээл явж байхаар яг нэг энэ би мөн гэж байгаа юм шиг хүнийг нэг юм татдаг штэ тий. Амар сонинд багаасаа тийм мэрэгжилтэй хал ингэж хичээж ингээл амар тэрэндээ ээш мэш ингээд өгөх гэж явж ирсэн гинт цаасаа би тийм л юм болох байсан юм байна гэл яг тэрүүгээр явдаг штэ хүүхдүүд тий. Эцсийн бүлэгтэй. Тэнгүүд яг тэр шиг өөрийгөө алаад өөрийгөө ойлгоод яг би үнэхээр миний дуртай юм бол энэ юм байна гэдэг мэрэгчлээ сонгочих юм бол ирээдүйд одоо надаас хүмүүс ингэ асууад байдаг байхгүй шантардаг уу шантарч ирсэн үү шантрал мантрал гэдэг юм чинь зүгээр л нэг юм амьдрал донд байгаа нэг ингээл бэрхшээл ингээл ард нь ингээ гараад өнгөрч байгаа юм шиг өнгөрчсэн санагдаад байгаа байхгүй тэгвэл үнэхээр энэ спортод дуртай байсан үнэхээр хайртай байсан тийм болонгод одоо чинь ингээл хүүхдүүдэл хөвтөг мөвтөг чинь надад тухайн үед амар хэцүү байгаа байхгүй гэтээ би зохицуулж чадаад ингээ яваад байгаа бэрхшээлийг даваад ард нь гараад тийм болохоор ингээд хүүхдүүдийг мэрэгжил сонгохдоо яг өөрийнхөө тэгж чадах ингээд өөрийгөө бүр ингэх мэрэгчлээ сонгох юм бол амжилтанд хүн болгон заавал амжилтанд хүрэх албагүй л дээ. Гэтэ өөртөө ядаа сэтгэл хангалуун амьдрах юм шиг санагдав. Тэр амжилт гэж нэрлээд байгаа зүгээр ингээд биднэрт өгөх тэр сэтгэл ханамжч юм шигтэй ингээд бодохоор тэр нөгөө амжилт гэж томьёолоод байгаа боловч бид нэр ингээд нэг юм зорьсондоо хөдөлмөрлөд явсны ард тэр нэг юм сэтгэл ханамжийг мэдээд ирэнгүүт амар гоё энийг амжилт гэдэг юм байна та. Тийм гоё мэдрэмж тийм. Өөрөөрөө бахархах мэдрэмж хаа бараг. Зүгээр л өөр юм дээр ч самаагүй. Өөрөөрөө бахархах. За дараа нь ойлгон заяа. Хүүхдтэй олчих хүүхдээрээ бахархах мэдрэмж бүр тэр бүр амьдралаас авч болох бас хамгийн амар сонирм байд. Бид тэр ингээ өөрөөрөө ингээ хамгийн их бахархдаг штэ тий. Тийм үеэс илүү амар сонирм байсан. Хязгааргүй баярлалаа заа. Зүгээр л юм жижиггүй үйлдэл хийж байгаа штэ тий. Тэгсэн чинь бүр ингээ амар хязгааргүй. Миний бараг лиавар болсноос илүү наа баярлуулад амар сонирм юм бэлээ тэр чинь. Хөө нэрээ угаасаа эцэг жижиг хүүхч нөгөө алхаад ганц ээжээ гэж хэлэхэд баярлаад. Ус гоё идэг штэ. Тэгэл нэг бахархаал тэгэл нэг ингээл амар хөрхөн юм яриа л дээ. Ээж би таныг ингээл том болоод ингээл тэнгүүд тэр бүр амар гоё. Ямар хөөрхөн би. За одоо стонер маш олон ингээд түүхэд нөгөө хүүхэд ханилж байгаа хань тий. За одооний амьдралыг ингээд эзлээд маш том ингээд шинжилгээ. Өстой гоё. Угаасаа одооний амьдрал бол ингээд амьдралын стилийнх ингээд нөгөө нөгөө учраас одоо нөгөө түүх бүгд ойр өгдөг тий. За тэгэхээр одоо дараагийн хоёул одоо үе рүүгээ орё. За энэ зургийг сонгосон бас их учиртай. Энэ яг өсвөр насны энэ нөгөө анхны талын аваргаас медаль авч байгаа авсны дөнгөж дараа зураг ахгүй юу. Тэгээд энэ дэлхийн аврах чинь бас их юу те миний нороо яг өвдчихсэн гэдсэн шүү дээ төрхийнхаа өмнө. Тэгээд бүр өвчин намд ахламаг ингээ өдрийн 4-5-аар нь хийдэг. Тэгээ хажуугаар нь гитнал ингээ тариулдаг. Тэгээ үнэхээр яг Монголын хүндрэлтэй спортод дэлхийн аврах нэг ч медаль авахгүйсэн. Тэгээ би тэр үед сайн байсан. Тэгэхээр ингээ тодорхой хэмжээний бас ингээ золиос гарах хэрэгтэй болж байгаа хгүй. Тэгээ очсон би дайггүй байгаа тэрийг мэдж байгаа тэгэнгүүтээ огцмороо хүрэл авчаад тэр түлхэл дээрээ орох гээд халаан гэжсэн чинь багш жоохон шуналтай тасгалжуулагч байсан бол намайг ингэ түлхэлтэнд нь оруулах байсан байхгүй юу. Тэр чинь түлхэлт нийлбэрийн медаль авах гээд шүү дээ. Дахиад 2 медаль авах гээд. Тэсэн чинь манай багш яа за гарья болно одоо явъя гэдэг үр заяа. Тэгээ би халаагаад тэр чинь нөгөө бүр голоос нь эхлээ халаагаад би 130 мөч 25 маа 30 мөч хавцаа захиалга өгсөн байгаа. Тэг чинь 15 45, 65, 75, 85, 95 гэ бүгд нь 2-3 ороо явдаг байхгүй. Тэгээд тэр бүх оролтон дээр багш чинь за одоо ингээрэй гэж оролт толгон дээр ямар нэг юм хийлээд байж идэг байхгүй. Тэгсэн чинь манай багш яасан гэхээр оролт толгон дээр зүүн хийс очиад
болно явъя. Тэгээ нэг медаль авсан юм чинь ер нь медаль авсан хаагүй барыг ингээ шинжилгээ айгүйх авдаг байхгүй допинг шинжилгээ. Эртхэн шинжилгээ өгчөө харж амрын идэр гэж байгаа багшмар. Тэгээ намайг нэг амар их тариа ингээ өвчин дандагч хийжсэн юм чинь нэг медаль одоо авсан. Монголын хүнд эргэлтийн төвхөнд тэ авсан. Одоо болоо одоо энэ хүүхд ингээд гамны гэж бодоод байгаа байхгүй ер нь л би жоохон байгаа ш. Энд чинь 15 он гэдэг чи 18 таахгүй юу би. Тэгээд багш та болсон гарыг гэж юусоо үгүй 17 он юм байна яг хортой 19 сар хүрэх гээд байжсэн юм байна. Тэгээд одоо болсон өмнөх гарыг бүр тэгсээр байгаа бүр 105 хүртэл би ороо зэ. Үгүй орно багшаа орно гэд бүр халаагаа зөрүүлэг ганцаараа халаагаа зэ. Тэгэж яа за явъя бүр төлөвлөлтөндөө тал хүртэл халаач тэгээ гарч байгаа байхгүй. Тэгээ битээр шинжилгээ өгөөд амар удаа байж хагаад гарч ирсэн чинь тэр тэмцээний төлөвлөлтөнд дуусч байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд болохоор байсан байгаа байхгүй. Ингээд медаль аваад төлөвлөлт нийлбэрээ тэгэл тэнгүүд тэгэж намайг ингээд хайрладаг. Багш тэгэж ингээд хайрладаг байсан. Тэр одоо чинь дэлхийн аварга юм даа. Монголын одоо хүн дөрвөлтэй спортын төвхөнд байхгүй насан туршийн дэлхийн аваргын медалийг одоо нэгийг авцсан болно. Одоо явъя гэдэгээс суугаад байгаа байхгүй. Яг тэр тэмцээний дараа зараг ингээд бүр сэтгэл нь ханцсан байж байгаа тийм багш. Бүр яа баярлцсан. Тэгээ одоо болно. Би нэг энэ зоолтой нэзэн бас тийм. Жохон харамссан. Тэгтээ гоё яасан. Тэгээд өсвөр насны зориг гээд энэс жоохон үе ахвалсан зоригнод гэсэн чинь багш дээрэн зоригнод дандаа юу агаадсан юм. Айгүй бүрсэг хийдсэн бүр. Бүр дээр одоо нөгөө нэг хожээс 2-2-оор ретрика гаргасан. Тийм зоригнод байгаад байгаа юм ааши. Тэгээд тийм болохоор яг энийг энэ айгүй гоё үе зураг шүү дээ. Тийм энэ айгүй гоё. Анхны багш дээрээ анхны дэлхийн аваргын медаль авах гээд албагаа нөмөрсөн байгаа зураг. Яг авах гэж зогсож байгаа. Ямар гоё мөрчийн зураг байдаг тийм. Анхны бүхний эзний өдөр юм шүү. Тий. Одоо энэ 12 сарын 3-ны өдөр гэхээр 3 дахь өдөр өнөдөр гэсэн үг одоо гарч байгаа. Юм чинь энэ өдөр ахгүй. Тэгээ энэ өдрийг Монголын хүндээр өгчдийн баярын өдөр болгож тэмдэглэдэг. Одоо 17 оноос хойш 8 дахь жилдээ гэсэн үг юм уу те. Тэгэж тэмдэглэж байгаа. Ваа. Тэгээд нэрээ тэгж нэрлсэн тэгвэл тийм учиртай байх та тий. Анхны бүхний эзэн гэдэг ингэт нь Монголын тий медальтнуудын ингээд анхан болсон тий баярын өдрийн анхан болсон гэдэг шиг. Миний ерөөсөө дэлхийн аваргаас авсан тэгэл ер нь ихэнх амжилт дандаа түүхэнд анхных болж үлцээ олимпийн 4-р байр тийм үү те Монголын яг хүндэргэлтэй спортын түүхэнд тэгээд би нэртэйгээ холбоодос гойсон. Жохон бахта нэрэндээ жохон дургүйсэн би. Яасан гэсэн чинь манай 3 дүү гурлаа одоо намирд ноёрд нэрд натахгүй юу. Тэгээд би ганцаар амар далийн нэртэй. Тэгсэн чинь будаан чихсэн гинэ. Тэгээд тэгсэн чинь юу манай аавын яг төрсөн их чинь манай отгоо их чинь бас намайг бараг өсгсөн их чийдэг байхгүй. Тэгээд отгоо их чинь өссөн нэр аав ч гэсэн жохон дургүйс. Тэгээ бүр бид нар сөүлт нь хоорондоо ярьж байгаа. Та тэгээ надад ямар нэр өгөх гэжсэн гэсэн чи ууган заяаг агццгээр байж. Тэг хүний нэр бас айгаа сонин юм байна гэж бодсон. Анхны яг тэгээ бүх ингээд одоо хийсэн юмуд бас сонин байж болох юм байна гэж бодсон би. Тэгээ манай багшиг болохоор хос хоёр гэдэг байхгүй. Тэгээ хос баяртай. Тэгээд анхны бүх ингээд хоёр ингээ амар гоё харшдаг гэд хүн илжсэн. Тэгээ бас нэрээ байж болох юм байна. Нэр тэгэж бодчихсон. Тэгэл ерөөсөө миний амьдралын хамгийн удаан хамт байсан хүн манай багш. Надтай хамт удаан байсан хүн. Одоо багштай илүү цаг хугацаа өнгөрүүлсэн. Одоо надад найз ч байхгүй, аав ээж тэгэж тийм байгаагүй. Нөхөртөөгөөч тийм байгаагүй байх нь шүү дээ. Тийм. Одоо магадгүй ингээ ирээдүйд нөхөртөөгөө л байх бах л та тий хүүхдтэй гэж юм уу. Гэтэ өдийг хүртэл ингээ амьдралын хамгийн урт хугацааг өнгөрүүлсэн багш. Тэгэл хүмүүс тэгдэгээс багштай хоёр ингээ харцаараа ойлголцож байгаа юм шиг болдог гэх. Эсвэл яг ингээл манай эдмэд ингээ одоо жишээ нь олон жил ингээл явчаар багийн ахлагч гэж болно шүү дээ тий. Тэгж мэгж байгаа л манайхан тэгэд чи багш тэгэлчих чи нөгөөнд орно шүү дээ. Тэнгүүд нүг би хэлэхтээс анзаарна шүү дээ. Ингээл эзэгэн таруулаа. За өнөөдөр яах юм бэ? Тэгэл өнөөдөр яг миний цэвэлтийг миний охин гэхээр байна гэж харж байгаа. Тэгэл аваа шүү дээ. Манай сэтгэл зүйчс тийчс таарийн ингээ би бинийг мэдэрдэг. Энэ хамгийн том амжилт чинь ингээд юу гэтгийгчсэн. Харин
дээр нөгөө өнгөрсөн 100 тэгсэн шүү дээ те багшаас нь яриа авч исэн чинь нөгөө дөнгөж хүүхдэд төрүүлээд тэгээд нөгөө жин хасах хэвээр саунд ороод тэр тухайн ингээд түүхийг ярьжсэн чинь өөрөө уйлаад ярьжсэн. Багш намайг тэгэл амар бас нэг Нанжины олимпиад нөгөө эрэгтэй эмэгтэй саунд чинь хамт оруулахгүй гэл тэмцээнд очиж гарч чинь тэгэл багш гадаа сууж би тэгэл орчаал гарч ирэл багш хаажаад өвтчихээн. Яа гэж надаа хизээч ингээд цаав маан зоолт амар их зоогч зүйлдэ бүр гарахаа ойлно хатаж өгөх гэж байгаа юм чи хүн өлсгөө бэлчдэг байхгүй юу асаад эхлэхээр 2 байна уу манаг үлсэж байгаа сүлдээ зүгээр нэг яг ам цангаад ирэхээр бочкины ус хүртэл гоё нэртэй штэ ерөөсөө тэгэл юу яхаа бэлч өлсгөө бэлчтэй тийм болчаал тэгэл ерөөсөө за болио их тухай бодол ерөөсөө орж ирж яах гэж энд ирсэн ингээд боддог ч юм уу те энэ угаасаа тэмцээндээ орох юм чинь гол зорилго нь тэр юм чинь ингээл тэгэл яг тэр нэг төрөөд 4 5 6 сар болж исэн юм уу тэгээд тэр тэмцээнээр би яг төрөөд амар их нэмсэн юм чинь тэгж ингээд хас чадна гэж бодохгүй тухайн үедээ за юу байдэн 81 тэр чинь миний дээж юм байгаа юм чинь баг дээж нэргээ би амар болол хасч ороод байгаа байхгүй 8-сэл тэгэл нөгөө тэмцээний мэдүүлэг явуулахад үгүй би 81 даарн зүгээр гэд яаж чам тэр нь 81 даарн зүгээр би далиндуулж бас хасах гадэн штэ тэр чинь тэгэхгүй байл гээд дээжинд ороо яваад байвал ороо яваад гэх гэдэг байгаа байхгүй бас тэгэнгүүт ингээд далиндуулж болох гэдэг байгаа байхгүй тэгсэн чи яалч хөхөл хүн бол бас хэцүү юм л дээ саунд дээр сүүгээ саагаад ахаар чин тэр чинь юу байгаад байгаа юм чи хөөхөн бас жоохон гарам буугаад байгаа юм чи саунд өгч байгаа юм чи сүүгээс тэгээ нөгөө багш эхлээл очсон байжснаа тэгсэн ахныхаас хүний газар юу байхгүй асахгүй гэж манаа үуч тэгэл үнээс уугаал байсан тэгээс үлдээ нөгөө нэг хоолнд орхоо болоод бялуураад сүндээ багш нөө тий нөгөө тэр чин тийм газар очсон буудлын хаалж өглөөдөр арай буфет байгаа шүү дээ тамирчдын хоолж хамгийн сайн хоол ингээ байгаа шүү дээ тий тэгсэн чинь манай сүүгээ усаар хагаад хоолнд орхоо болоо тэг бүр сүултээ цагш нь барахгүй юм. Яас өтгөс өдөөгүй нэ. Тэгээ багш тэгэж ингээ суу охиныхаа сууг ингээд газар хасахгүй охиныхаа сууг хасахгүй тэгэж их ингэж хайрладаг байсан. Багш тэр одоо хэдэн настад оцсон гэлээ? 12 онд. Одоо 13 жил. Яг 13 жил. 13 жил. 12 оны сүүлээр танилцаад 13 онд очиж исэн юм байна. 12 жил. Тэгэж хэдэн настад гэсэн үг? Одоо би жиддэл. 15 мав байсан юм болов. 15 настайгаас тэгээ одоо саяхны хүртэл ингээд ер нь одоо ч хамталтай. Тэгтээ илүү нэг тулж ажиллаж байгаа шүү дээ тий. Одоо л яг нэг бид нар чинь 7 нагтаа нэг яаж нээж ингээл тэгээл тэр нөгөө өнгөрсөн 100 ингээд очиж намайг ер нь манайхаа айгүй хатуу багш гэдгээр нь мэднэ. Тэгээс бидэд очисон ч бас жиргэж ийсэн ш бас амар хатуу багш шиг нэрнгэс яг санагдаж байгаа юм чи. Доторх өнн нөгөө айгүй зөөлхөн тэг гаднаа айгүй юм ширэн хүн байдаг шүү дээ. Яг энэ одоо өсвөр насн дээр ер нь одоо ингээд тухайн үед багш нь ер нь хатуу байсан уу? Ер нь ямар байсан? Тэгэж тэр олон өсвөр насны хүүхдүүдийг гэж барьж бид нар чинь бас багшаас амар хайдаг байсан байхгүй. Тэгэл бодонгууд яг заримдаа ингээд буцаа бодохоор бас арай л жоохон охтуудыг гэж боддгийн. Тэгээ тэгэнгүүт одоо ингээд бодонгууд бас тэр хэрэгтэй үедээ хэрэгтэй газраа ингээд хэрэгтэйсэн байхгүй спорт өгдөд бас их хатуу жилтэй болсон тий. Тэгэл одоо өнөөдрийн намайг бас бүтээсэн байх шүү дээ тийм үст. Тэгээд бодонгууд бол өсвөр насны чи ер нь хүний үг сонсно гэдэг чинь бас лээ. Тийм сурах хэрэгтэй зүйл байгаа. Одоо нэрээ энэ тэн таанч очсон хинч юу гэжсэн наалдахгүй шүү дээ. Одоо бид нар чинь таахгүй. Ер нь тоглоом, монглоом, шоглоом байсан ч дээр эсвэл тэр тэгэл дараах зэрэг янз бүр болж молдог ч юм уу тий. Дараа нь шахалдаг гэд мэдгүй байж болно шүү дээ энд байгууллага дотор. Тэгсэн ч нэг скотч налтгаа хэлсэн гэдэг шиг болсон. Ер нь надад бас энэ хос хоёр агшийн нөгөө юу амар тасгалжуулагч юм. Энэ нөгөө бид дэд авсан контентэр ингэж хэлсэн байгаа байхгүй юу? Надад энэ амар тусаад тэгж аахгүй. Чи дэлхийн авраг олимпийн медальтан болохгүй гэж магадгүй. Гэхдээ чи 10 жилийн дараа аав болно, ээж болно. Тэр үед амьдралаа авч явах ухааныг би чамд суулгаж чадвал бид хоёрын энд ажилласан цаг хугацаа үр дүнтэй болсон гэж ойлгоорой гэдэг ч байгаа байхгүй. Тийм. Ер нь багш бас айгүй хүүхдүүдэд тэгдэг байсан. Тэгэл яг бид нар ингээд чинь баг гэдэг чинь нэг баг ингээд нэлхаасаа байсаар хагаад яг тэр мас тэр бүрэлдэхүүнээрээ дуусахгүй шүү дээ спорт ч өөрөө. Нэг жилд нэг нь болно, нэг хоёроор орж ирнэ, нэг хоёроор болно. Ингээл өөрчлөгдөл ингээл яваад байгаа. Тэгэл яг амьдрал дээр гараал ирэнгүүт харангууд ааж ингээд учруулаад юм аваад авчгаар байгаа байхгүй нэг юм
нана цаануу гээд ингээд хүний үг. Тэгэл бид нарыг чинь одоо багш гэдэгтэй жоохон хөшрөөд манай дүнрийг эрхлүүлээд уйхан болоод бид нарыг жоохон бахаад ингээд өөртөө зохицуулж иргээл. Тэгэл нөгөө багшаас айгаал бид нар чинь хаана юу яах юм машин цэрэг зохицуулж ийш тийш явах болж болоод ингээд тэгэл бүх юмаа ингээд нөгөө айгаад гарч зохицуулаад тэгээ сурцсан байсан. Ер нь нэг мэдсэн чинь л бид нар ингээд аюу их юм ингээд сурцсан байгаад байгаа байхгүй одоо ингээд юмны арга ивийг олоод энэ наад чинь болохгүй байна гэдэг юм баг ингээ гарахгүй ингээ боломжгүй зүйл багшаас бусдыг нь аргалж чадна болсон хэдэн гарууд байгаад байгаа шүү дээ ерөөсөө. Тэгэл хаанч зөө ахах хичээнэ дээрээ тгий ингээ ч юм уу нэг юм очроо болоод ингээ сарцагдан баг инээд болсон байсан. Түрүү ингээ сайн хэлжсэн хэрвээ шуналтай дасгалжуулагч байсан бол ингээ түнээ бодох уугүй гэдэг юм байсан ингээ тэгэнгүүт бас юм амьдралын ухаантай энэ хэлж байгаа үг нь ч гэсэн тий тухайн хүнийхээ алс ирээдүг бодож амьдралын ухаантай тэр намайг нэг төрөх өнөө дээрээ болоод ер нь нэг жил амраахгүй болно. Манайд шгшааг юм чи насаа хэмждэг гэжсэн. Би 12 онд шгшаагт байх та. Би 13 4-т шгшаагт орж исэн байхгүй. Тэгээд байх та. Манай эмч намайг зачидэг бол чи ер нь нөхөө болох юм биш үү дээ. Нурууч ингэ тэгжсэн байхгүй. Одоо ийм нэлхаараа юм байгаа юм чинь. Тухайн шгшаагийн цэцгэлжүүлэгч ганц өөх багш энэ шгш магш нар байсан. Тэгээд за тэгвэл чи ядаж нэг жил өнчиж. Жил амарчаад тэр. Тэгэхээр залуу хөх жоох хөхтэй юм чинь энэ гаг болж магадгүй. Тэл жил болол яг манай холбоо гоёолол буцаж ингэ сэргээл багш ч гэсэн шгшааг дээр ирээл. Тэгэл багш дээр ирсэн. Тэгээ ер нь айгуу дэжгүй нэг хэсэг ингэ явж байгаа. Сүүлдээ ингээд бүр өвдөд эхэлж байгаа байхгүй. Тэгэл ярьжсэн багш насаамч манай насаамч тэгжсэн. За би чамаа нэг удаа чи жил амарч чадргээ болсон. Одоо би чамайг дахиад жижлээ амарчиж одоо 20 үрцэн тий. Бүр их ачаал авсан байгаа юм тамирчин. Чамайг дахиад жил амар гэж би ингэ зүгэлж чадахгүй. Би бол чамайг ирээдүгөө бодж ивэл одоо барид болон дээр юм биш үү дэл юм нөхөө гэж хэлмээр энэ гэдэг чийсэн. Тэгээд бид хоёр уламжлалын эмнэлгүүдээр бас ингэж давхар яваад тэгсэн чинь манай уламжлалын нэг эмчтэй чийсэн. Эмхтөний аарцаг тухайн чинь би залуу багш 20 настай юм чинь бас тий. Тэг хөнгүүд нөгөө аарцаг ингэ тэлтийм байна л да төрхөөрөө. Тэгээ нөгөө гол зорилго нь өөрөөрөө төрөх гээд намайг өөрөөрөө төрүүлэх гэж бас олон ажилласан шүү дээ. Аарцагаас тэлнэ. Тэгэж нэг тэгээ би жирэмсэн байлаа. Жирэмсэн бахаж миний нөр өвдөж байгаагүй шүү дээ. Амар сонио. Тэгээл ерөөсөн тэр хачаал багсаал болол ирсэн чинь өвдөхөө бэлдсэн. Тэгээд төрөөд нөгөө төрх төгцөн би айгүй хүндрэлтэй байсан. Тэгээд төрхийн өмнөх хордлоготой байсан байхгүй юу. Тэгээд жирэмсний сүүлийн сарын хордлогоо тэгээд хавгнаа амар хавгнаа. Тэгээд даралт ихтэн. Тэгээд даралт ер нь 150%-аас дэше гарч байгаа юм бол юу яана гэд хийсвэр болно гэд. Тэгээд нөгөө хийсвэрээр төрчих юм бол миний нөгөө нуруу мороо чинь өөрчлөгдөхгүй юм байна гэд. Тэгэл эмчтэй хэлсэн. Манай тэр намайг яг дааж авч байсан эмч маань Даран аймагт надтай танилцчихсан тийм юмчсэн байхгүй. Өөрөө спорт айгүйх үздэг байсан гэдэг. Тэг их хөөцөлцөн 3 гал мал руу дэшин дашин ингээд энэ юм хөхөд байгаамаа одоо манай амьлаг төрнөө. Манай амьлыг ингээд одоо ингэнэ би ингээ авч юм байна гэд. 38-ны дэлт болсон чи за хоёлаа ерөөсөө одоо төрөхгүй бол наа чи хийсвэр болох юм байна гэд. Шууд эмнэлэг твтүүлээ уушиг дэмжих тариамаараа хийлгэж агаад сэтэлтэр тэгэж гялс гаргаж явжсэн манай хүүхдийг. Чихгүй л нөө хавын ихсэл даралт ихсэл хам бол хийсвэр болчих магадaltaй юм байна. Хоёлаа хийсвэр болчих юм бол юу байхгүй штэ хүүхдээ. Нуруу чинь өвдөн штэ гэд. Тэгээ нөгөө нухсаар мэдээ алдуулах угаас амар өвдөж байгаа юм чинь би тэгэл эмжээ та надад тэр тариагаа хоёул битээр амар ихлэг додроо ярьж байгаа шүү дээ. Хоёлаа одоо тариа хийхгүй шүү гэдэг байхгүй манай Миндаир гэмчсэн. Хоёлаа одоо тариа хийхгүй шүү гэлдэг. За гэл тариа нухсаар хийж юм бол нуруу өвддөг бол та гэд. Тийм үү. Тийм дээр өвчин амьдах тэгж ихээр нуруу ер нь өвддөг бол та гэд. Айгүй бол юм хэтчүүд ер нь мэднэ нуруу жоохон өвддөг болчихсон юм билээ. Тэгээд хоёлаа одоо хийхгүй шүү тэгж дүрэшөө гэл заа гэлтгсэн. Тэгээ нөө өвдөд тэгсэн чи яа тийм бүр өвөх гэж юм чинь. Чи надад тариагаа хийгээд өгч штэ тэгэл тэгсэн чинь надаас зогтоо манай аав ээж тэгээ залуу малаагаад байгаахгүй. Тэгээ гарснаа нөх чинь өвдөд тариагаа нэхэд мөлөө дээгүр жоохон явж байгаа дэргээ гарсан гэж байгаа. Тэгэл тэр орон чи би тэнд өгөх гэдгсээ сахилагч та эмчиг дуудаад өчгдөггүй эмчрөө залгаад энэ охин тариаг нь хийгээд өчгийгээд өчгөлдөө тэхүү гэл тэгсэн чинь тэг зогтааж явж байгаа заяа аав баг цаг маг тэнд гэж өгдөлжсэн буцаж ирсэн. За одоо л төрөх болж байгаа хат гэсэн орж ирснэ тэгээ төрүүлчихсэн шүү дээ. Юусаа хийж өгөхгүйгээ гүрийгээд тэгээд өвчин хамдаах бас эмчнэрийн арга ухаан байна тий. Тийм тэгээд яг тэр эмч маань намайг төрүүлээд нэг удаагүй бас бурхан болцсон. Тэгээ би амар баярлдаг байхгүй юм. Тэгээд 3 гал имлэгт намайг үнгөө төрүүлж өгч ирсэн. Бид хоёр нэг залуухан тэгээд бүх мөнгөө яг төрх мөнгөө бэлтцэн цаана ингээ памперснэч мөнгө байхгүй хоёр багийн. Тэгээд төрчихсэн байхгүй. Тэгээл юм бас цаанаасаа гоё өрөөлтэй л юм байлээ.
Тэгэл гинт нэг шинэ хөвгт таасан чи эмнэлгийн төлбөр тэр жигтэй хараад зөө горуулаа бараг тансаглыг хэлж байгаа юм эн чинь. Тийм жоохон байсан хичээлхөө. Оо ямар сайхан тий. Тийм тэгээ надад их баян болсон. Өөртөө олон хүний тий тусламж дэмжлэгээр амьдрал нь ингээ сайхан ингээ босч штэ тий. Ямар гоё тий. Би бас тэгж хаягаар тий. Өнөөдрийн би байгаад би ингээд одоо тодорхой хэмжээнд төрхөөс авахуулаад нэг уул руу мацж байгаа бол тэг ингээл талтан ч юм уу явж байгаа шүү дээ тий. Тэр хүртэл ингээ надад тусалсан ингээл төрүүлсэн аав ээж одоо тодорхой хэмжээнд хүмүүжүүлсэн цэцэрлэгийн багш 10 жилийн багангийн багш сойр хүмүүжлэг тавьсан. Зүгээр л ингээд гарахтаа надад зөрөөд өнгөрөхдөө надад тусалсан хүмүүс ч юм уу тий. Тэр болгоно ингээ шат юм шиг санагдаад тийм. Гэхдээ одоо юу гэдэг буцаагаал одоо би хамгийн анхныхаа багш нар очиагүй бас айгуу удаж байгаа зэрнэн багш нар үнэхээр ингээл ажил төрөл ингээл болохгүй ингээл очих ёстой шүү гэл тэрэн шиг ингээд хасар олон хүнийг ингээд за би танд баярлдаг шүү гэж хэллээгүй ингээд дотроо боддог ч гэсэн ингээд хэлж амжаагүй тийм хүмүүс амар гомдооч хөтэй гэж бодоод өгдөө. Тэгээ заримдаа бас би угаасаа манай аав тийм байхгүй хүн таньдгүй аав ордон дээр надтай олцчихвал буцаал гарч явахдаа нэг хүүхдэд таарсан тэлээж идчихэл за яг тийм хүүхдээсэн гэсэн чинь аавын үеэлнэсэн заяа үеэлийнх нь хүүхдээсэн заяа бүр тэгээ надад бас яг тийм тохиолж байгаа. Манай найз амар сайн хүн тогтдог байхгүй. Тэгээ манай дисмагийн бид хоёр хамт татсан бодол дээр явжсэн чинь манай хамаатны нөхөр ирдсэн байхгүй. Хамаатны ч их нэг охин ирлээ над руу. Тэгэл юм яриалаа танаахан сайн уу байна уу гэл тэгэхээр манайхан сайн мэй гэ. За яг манайхны танд уушлаа зөрүүлээ танаахан сайн уу гэл хаана харлаа гэж бодоод байгаа байхгүй. Тэгээд байж байгаа гараад хаана амар харсан зэрэг гэл уулзчаал явсан чинь тэгсэн чинь юу солирогдсон тань хамаатан байгаа гэдэг. Тэгээ манай найзууд бүгдээрээ мэддэг надтай хүн ирээл юм яриалгүй сайн уу байна нэ тэр гэл би ингээл таньж байгаа шиг юм яриад өнгөрөөж байгаа байхгүй. Тэгж болохгүй шүү дээ нөгөө нэг амар хүн танигдад ирэнгүүтээ таньгаа байлж байгаа юм шиг сэтгэл үлдчихэтэй гэж хэвээр бүр ингээд идэг байхгүй. Тэг би угаасаа тийм төрөлхийн. Тэгээл тэг ингээд манай найзууд ажинасаас шипэн би өг нь хажууд байж байгаа таньж маньчих юм бол ясны дараа чиг таних үдээ бүр нэг юм таних үзэр бүр мэдэн бодлоос өсөд исэн гэл тэг угаасаа энэ гений ч бас яалтай үдээ. Тэг энэ тэнд явж байгаа нөгөө тэрнээсээ халаад хүн амт нь надад тусалсан хүн амтныг танихгүй өнгөрөөч хэвтэй гэх тийм. Тэгэл одоо тэр үедээ тэгэл тусалцаа авчихсан жоох юм байснаа одоо баг ингээд танихгүй болчлаа гих үедээ гэж одоо санаа зовоод идэв шүү дээ. Гэтэ бас ингэж нөгөө өөрөө дотроо ингээд нэг ингээд бодчоод нэг тэрнээсээ шал өөр юм бодоодсан бол хэцүү те. Нөгөө ингээд тусламж дэмжлэг өгчээсэн хүндээ ингэчгүйтэй гэсэн бодлоор дандаа харьсан гэдэг чи өөрөө гоё байхгүй. Тэгэхгүй шал өөр байсан бол бас нэг өөр те. За өстой нэг арвин түүхтэй гэдэг шиг те. Хоёулаа ч станараа ингээд яриад байвал ингээд маш олон түүхүүд ингээд байна. Хүний амьдралыг бүтэн мэдээ гэвэл угаасаа ингээд богинохон цаг хугацаанд ингээд мэдхэд хэцүү шүү дээ. А тэгтээ үнэхээр гоё юм тий. Амар гоё амттай байна. Баярлалаа. Станараа. За одоо хоёулаа станаа сая ингээд суур хүмүүжил гэж ярьжсэн тий. За энийг олж ич ярина бэ. За манай аав хоёр би Чимэдэржийн мөнх жанцсан Дөлхөөгийн мөнх чимэг хоёрын анхны хүүхэд нь олж мэндэлжээ. Тэгээ манай аав хоёулаа амар ирэх айлын хоёулаа амар ирэх одоо ч тийм заяа. Тэгээд хоёулаа айлын баг хүүхдэд байхгүй манай аав бол бүр бага ээж тэгтээ баг охин доороо эрэхтэй дүүтэй дээрээ хоёр ихчтэй юм хүмүүс байдаг. Тэгээ өөртөө бас их эрэхтэй болохоор тэр юм уу бид нэр айгүй эрэхтэй өсгсөн. Тэгээ миний ингээ аав ээжийнхаа бүх одоо бид нарт хүсэн зүйлүүдэд хамгийн их баярлж явдаг зүйл нь ямар ч юм эдэнд шуналгүй бол материаллык зүйлд ингээ шуналгүй болгож манай гэр бүлд ерөөсө хоол левел болоод гэсэн. Тэгээд тэр тэмдэглэлт өдөр мөдрүүдээ үнэхээр амар гоё хийж өгдөг. Өдөр мөдрийг тухай чин зэргийн цалин байлан бага байсан шүү дээ. Тэгээ би нэг нэвтрүүлэгт ингээрсэн чи аав ээж дараа нь шоолож чад арай шүү дээ тийм яриад. Яг жихнээсээ одоо юу гэдэг хүн амтнаас зээлэж юм уу те дэлгүүрт ингээ өөр тавиад чамаагүй бид нарын төрсөн өдрийг ингээ дурсамжилтаж амар гоё тэмдэглэж өгдөг тийм байсан. Тэгэл одоо би жишээ нь брэндүүдийн нэрийг мэддэггүй шүү дээ. Надад юм брендийн юм баг нөгөө бэлгэнд ирсэн ганц хоёр цүнх бэдийн төрсөн өдрөөр хүн бэлгэлжсэн. Тэр манай сумьягч найранд нь очиж чадаагүй гэдэг нэг цүнх бэлгэлжсэн. Манай золбаах надад төрсөн өдрийн бэлэг гэдэг. Тэрнээс бусдаар үнэртэй бас бол гоё санагдаад идэв. Тэрнээс ш бусдаар бол юу гэдэг тийм юмний гутал матал эмнэ тийм гэхээсээ илүү одоо жишээ нь ялангуяа Монголд байгаа зүйлс ингээд бүгдний газраас ирэнгүүтээ дэлгүүртээ өөрөөр өнтэй байгаа шиг санагддаг байхгүй. Угаасаа бид хоёр яг ингээд барсаас очиж хүнсээ авдаг, тэгэнгүүтээ захаас очиж юмнуудаа авдаг, нарантуулын тэр ордог, сандаа энэ ч гэсэн аягүй хорж мордог. Тэгэнгүүт хүмүүс бас тэгээд манай нөгөөр явдсан байна маа нэгэд тэгснэ нэг хүн
Надад нэг таньдаг ах цэцэгч айгүй ингээ манай нүгээр байнга ирдэг наран тол дэрдэг гэсэн юу гэсэн үг юм бэ тэр чинь юу гэсэн үг юм бэ тэр чинь ингээ тэгээ нэг тэр үнтэй амар инээлдэжсэн. Тэгээ нэг юм одоо манай гэр бүлд ингээ хамгийн чухал зүйл харилцаа, хайр, хоол. Тэгээд нөө хоол ингээ амар гой ээж айгүй гой хоолно. Аавч гой хоолно. Тэгэл гой хоолнод бид нар ингээ баяраар амар гой хоолнод ингээ хийж ядаж юм мэддэг. Тэнэг нэгэндээ ингээ одоо жишээ нь ингээ бид нарт өвлөгдөж байгаа юм дээр байгаа байхгүй. Аав ээж хоёрын төрсөн өдрөөр ямар хоол хийж хүү гэж ингээл хамт ингээ манай аав ээж хоёрт одоо жишээ нь төрсөн өдөр мөдөр нь хооллоо гэж бодъё заяа. Би ингээ амар баяжсан мөнгөтэй юм байлаа гэж бодъё ингээ одоо энэ сая төрөх ч юм уу машин тэрэх ч юм уу зэ ингээ холоос явуулахаас илүү зүгээр л ингээл нэг торт барайл хамт орой хоол идэх нь амар чухал ахгүй юу. Би ингээ хамт байхгүй байгаа тэгээ. Ямар санд заалаа урагшаа кинонд явдаг байхгүй 4 сар. Би тэгээ өсвөр насндаа ч юм уу ингээд ерөөсөө үтээг хүртэл ганцаараа амьдарч үзээгүй хүн байхгүй юу. Тэгээ би нэг одоо жишээ нь ингээд надад нэг тийм хүсэл байдаг байсан. Ингээ байр туристлээд оюутан болоод ч юм уу те яг ингээд нэг өөрийнхоороо ингээ өөрөө ингээд тустай ингээ амьдарч үзэх байсан байх ч юм уу үзэх одоо надад хэзээ ч тийм боломж байхгүй шүү дээ. Тэгсэн чинь нэг боломж гараад хүү угаас ч олимпиад жилээс аав чи хэртэр очиж байгаа байхгүй. Тэгэл нөгөө залаа 4 сар кинонд яваад тэгээ яаж яах нь олимпийн жил болохоор амар их байрлаад бид нар тэгээ байрлалнаас буугаад 7 хоног гэртээ байгаал байрлалнаас буугаад 7 хоног гэртээ байгаал ерөөсөө залааг байхгүйд нэг өсрөөл 14 хоног моног гэртээ байхсан. Тэр үеэ би нэг юм ганцаараа амьдарч үзмээр санагдаад тэгсэн чи харин манай аав баг өдөр алхан дуудаа заяа. Хоолндгүй гэрт байж явах гэдэг байна. Энд дээр ч хоол гэд. Тэрээс нэг гэртээ хоноол, нэг аавынд очиж чанал, нэг гэртээ хоноол, нэг аавснаа санаан зовс юм уу яасын ганцаараа гэж бодоод тэг би уг нь л ингээ ганцаараа амьдарч үзмээрээс аахгүй. За чигээ. Тэгээс л нөгөө нэг одоо гэр бүлтэй бид нар болцсон юм чинь байн очиж байгаад чадахгүй штэ. Тэр үед нь хамт бай гэж бодсон юм уу? Наа. Тэгэл тэгэнгүүт тэгээд ампич уг найлын ихнэр байгаа ш. Нэг айлын ингээ манайхаа айл авдаг хоолондгүй. Нөгөө орой ирэхэд хоолонд бэлэн байхгүй штэ. Тэнд чинь би өөрөө ганцаар байгаа юм чи. Хоолонд жаахгүй гэр орондоо ч юугаа их гэдэг нааш яг л бэлтгэл харангууд л залгаад байна заяа. Тарих цагийг нандахгүй байж байгаа л залгаад байна. Тэгээд нааш гэн. Тэг би барай ганцаараа хоног штэ. Аавын товт байсаар агаад таарсан. Одоо тэгээд надад дахиж тийм боломж олдохгүй байгаа юм. Тэг ингээ юм хамт өнгөрүүлэх цаг хугацаа ингээд нэгэндээ өгч болох хамгийн чухал бэлэг бол ингээд цаг хугацаа гэж хүмүүжүүлсэн. Одоо жишээ нь сайн хүн байх гэдэг нэг ойлголт байгаа шүү дээ. Тэг би заримдаа тэгж боддог байхгүй. Бид нар ингээд нийгмийн ингээд сайн хүмүүс гэл нэг хүмүүс ингээд хилцэн байгаа шүү дээ. Ингээд бид нар бодож байгаа шүү дээ. Тодорхойлт үндэслэлт хүмүүс. Гэтэл зарим хүмүүстэй зарим өөр одоо газар өсч торинж байгаа өөр орчин өсч байгаа тий амьдрал нь анханасаа тийм байсан хүмүүс бидний зарим зүйл муу үйлдэл ажиулна шүү дээ. Тэг энэ ингээд ойлгомжгүй үзээ ядагдах зүйл ч юм уу тий сайн гэдэг нь эсэргээр өөр ч юм уу тий тийм байж л шүү. Гэтэ яг миний ингээд боддгоор бол материаллык зүйлд юусоо тийм юу биш. Би хизээч надаа ингээд амар үнэтэй цүнх барин амар үнэтэй за гутал бол дулаахан байх үднээс нэг годомод нь яг дундаж гутлнаас үнтэй шүү дээ. Тийм за тиймэрхүү зүйл бол байж болж байна. Тэрнээс ш нэг юм хувцас хитэн саяараа хитэн 10 сая маяараа ямар жоохон логгүй санагдаад тийм. Өдөр тутмын хэрэглээг нь ингээд яг таарсан хэмжээнд нь авсан байхад болчихж байна гэх тийм. Ямар гоё үн цэнтэй. Юу бигтэй энэ амьдралын түүхүүдийн одоо ер нь гоё юм аа. Энэ ингээ хажууд байгаа ингээ хүмүүсийн ингээ тарна шүү дээ. Эргэн тойрон аягүй чухал гэж хоёлаа хамгийн дөрөвдөөс тэнгууд ингээ бага насанд ингээ эцэг эхийн нөлөөлөл үнэхээр сайн юм аа. Хамгийн амьдралын хамгийн үнэтэй хичээлийг заасан байна те. Хайр, харилцаа, хоол. Тийм, хайр, харилцаа, хоол. Манайх ерөөсөө нэг юм хоол мотой ямарсандаа юу яасан байгаа ингээд жоохон бахад чинь тэгэл хүн байлга ингээд хаалтай хаалгүй үеэс ингээд байсан шүү дээ. Тэр тавах цанд чинь тэгэл манайх нэг шар бурцгны махныг удаа аваад хоол хийж үзгээл хүмүүс болоод байгаа юм байж ингээд нэг шар бурцгны мах дэлгүүрүүд нэг хэсэг аягүйх гараад амар одолч тэгэл за манайх бол хизээч энэгээр хоол хийж идэх айл бол биш юм байна ингээд махаа явах гэдэг юм чинь. Тэгэл нэг өвлийн одоо жишээ нь ингээд манай ээж нэг найзаас байдгүйсэн гэж аахгүй юу. Тэнгүүд хүүхдүүдтэй дандаа ингээд анаад ингээ авч өгдөг. Тэнгүүд одоо жишээ нь үгдийн хоолн дээр нь жоохон таналттай ч юм уу тий ингээд эсрэгэнтэй тий мах гэхээс илүү одоо дотор гэцээр илүү их хоол идэг ч юм уу тий тиймэрхүү тэгдэг манай ээж айгу сонин манайхан эсрэгээрээ
Тэгээ ярьжсэн байхгүй. Тэгээд тэнгүүд манайх яадаг вэ гэдэнгүүд бараг ичэндээ 2 хөрмөхөр аваад байгаа юм байна ши. Фэн мах чинжэнд залуур хамгийн анх маад орж ирснээр тэгжсэн юм чинь. Шөнийн хитэн цаг байлаа тэр 12 өөлөө 2 цаг өөлөө цагт бууц чигэнж идцгээдээс ингээ тэр бүр ингээ ямар шок зав. Тэгээ бид нар ингээ хизээ чамаагүй ингээ хоол идэх гоё хоол идэх гэл тэр манай аав жоохон бахаас ах болол хоол юу вэ? Манай гэрээрээ юу вэ гэдэг нь хоол бол тоглоом гэ бид нар дандаа зохиож олоо идэг гэсэн. Гэр бүлээрээ ингээд хадаа тэгвэл тийм юм чи хадаа тэгвэл ингэж юм гэдэг ингээд дандаа ийм халуун дулаан дандаа тэгэж ингээд тэгэл баяруудыг ингээд аюу чухалчилдаг айлгасахгүй ингээд нэг нь төрсөн өдөр юмнуудыг ингээд гоё юм би. Тэгээ манай авч юм бас яж амар армант гэж тодорхойлоо. Ямар гоё залуухан гэсэн шүү дээ. Амар армантик бүр. Тэгэл ер нь одоо тэр ярьсан шүү дээ. Эрт хүүхдүүдтэй альчил гоё. Одоо аавч яриг харахаар хүүний бодол өөрлөлтөө тэгтээ надад бол аавч яриг харахаар одоо гоё санагдаад байгаа байхгүй. Залуу насн дээрээ гоё юм төлөвлөгөөтэй тэгтээ мэдээж хүн болгоно ингээ аавч хэр шиг ингээд одоо 30 жил амьдрах юм бас заяагач үгүй ч мэдэхгүй шүү дээ. Тэг ингээ итгэж найдах бас юугүй ингээл энэ л хүн ингээл хөөхттэй болол ингээл янз бүр байгаа хүмүүс зөндөө байгаа штэ тий. Тэгтээ яг зэрэг хүнээ ааг нь олчвол эрт ингээ олог хүмүүс залуунасаа гоё залуунаас шиг мэдрээд өдөр гэдэг өнгөд 50% гараад ингээд нялх хөөхтэй зуралдаад байх амар хэцүү санагдах юм шиг санагдаад байдаг байхгүй надад. Тэгэхэд чинь аавч одоо яалчгүй буцаагаад зуралдуулчлаа л да хөөхтэй харуулаад тий нэр тэгчлээ байна тий. Тэгтэл ингээл хүүхдүүд нь бүгд ингээ гараас гарцаа. Одоо манай баг хэрэгтүүд чи 12 төгсөж байгаа байхгүй энэ жил. Тэгэхэд одоо гоё эрт төрөөд эрт хүүхдүүд нь гараас гарчвал бас өөртөө яг ингээл 40 гараал ер нь авч ирж чинь айгүй юм чөлөөтэй болоод эхэлж байгаа байхгүй баг хүүхдтэй гэхгүй тий. Одоо томоос ахлал нэгэнд нь үлдээгэл ингээ явчаад ямар ч асуудалгүй болчихж байгаа байхгүй 15 6-тай том нь ингээл торчлого бай нэг ч тий. Тийм болчихж байгаа. Ариун түүхтэй мэдээдэвэл мэдээд идээдэвэл идмээр сайхан түүх шүү тий. Хамгийн чухал юм гэвэл бидэрт амар нөгөө өөртөө залуухан байсан болохоор илэн далан өдрөөр ингээ маазраад ингээл бөөндөө одоо би 28-тай манай дүү надаас 2 5 7 байхгүй охин донор тэгэл бид нар хоорондоо маазраад ярьдیں۔ Хоёр айлын баг амьдрал үзэхгүй надад ч марч ингээд үе юм шиг ингээд найзууд шиг ингээд байгаа байхгүй бид нар ингээд аав ээж тэгээ ингээд тэгэж ингээд багаас нь ингээд харцсан найз шиг тэгэл ингээд хөөхд мөхөж чахархаж юмхархаал найзлан болоод найз бандтай гэж ярьдаг байсан шүү дээ жоохон багаад чинь тэгэл тэр мэрийг хүртэл асуугаад тэгсэн чинь манайд яг миний татлын доо 2 дугаар ангид ангийнхаа нэгэнд дөрөвдөх байхгүй тэр чинь одоо 7-наас дөрөвч байгаа байхгүй тэгсэн чинь тэрнийх нь хөтөлбөрийн хичээлээ ямаг ээж ойж өгөөс суугаад юм шүү дээ тэгэж ингэж нээлттэй одоо жишээ нь одоо би ээжигээ хараад харцсан болохоор ч юм уу энэ ингээ гоё хүүхдтэй ингээ бас нэг харилцаа байгаа хүүхдийнхээ хувьд ингээ тэгэнгүүт манай хүүхэд ирээд ингээ ангийнхаа охины юм ингээ ээж нэг хийгээд үг гэвэл бас би хийж өгөх бах яагаад гэвэл ээжигээ харсан тэгтээ тэр амар сонирн байгаа шүү дээ аль хүүхдээ юм манай хүүхдийн найз охины байх гэдэг ингээ тэгээд тэгж юм игээл тэгэл ерөөсө жоохон бахаас ахуулаад ингээл тийм үү чи тэр хүүхдтэйгээ тэгээ юу харцдیں۔ Яаж харцдیں۔ Та хоёр хаана уулзах жаа юм болчих. Тэгтээ буцаагаад амар хатуу талд цэргийн хүмүүс хатуу тал дээр амар хатуус. Би өсөр наснд чи бид нар 10 жилээ тараал спортын дан сургууль сардагс тараа шууд хотоос суугаад харьцаахгүй шүү дээ тэр чинь. Тэгэл бас энэ тэнд очиад бөөндөө нөгөө цэцэрлэг саад маад суугаал муугаал тэгэл явж штэ. Өвөл явахтай нөгөө сааданд бүдэн болоод бид нар хажуудлын одоо манай спортын дуу хоолны тэр аваархаа айлууд бүгд мэдэн заа спортын дууныхан яг тэр байрны орц руу ороод суучдаг ингээ ангингаараа бараа ингээ суучдаг ганцхан байраад байхгүй тэр дотор донд тэгэл хөөгдөөл өрхий. Тэгж мэгэл сонгаад аавчаар заалгана. Маа найзууд ихнээс ацаа. Лөө автосны буудлын дээр байна мэн гэл тэгэнгүүт итгэл салгаж байгаа. Өнгөд аавч манай аавчаар холбооч зэргийн холбооч байгаа юм. Тэгэл залгаал автосны буудлын битүү бодлоо яриад битүү орчин цөөрөдөж дуурайд авсан байгаа юм шиг. Тэгээд ингээ амар хүүхдүүд юм чи амар ингээ баздаг. Ингээ орой тэдэн цагт тарсан юм чинь тэдэн цагт л харсан байх хэвээр. Тэгсэн хэрнээ амар сонин гэж зөөл. Би ингээл амар хуцаа идэг хөхтэйс юм би. Тэгэл яана гэж төлөв ээж би зайцсан гэл тэгвэл ээж нэг жоохон ингээл ингэж идэв. Тэгээд аав цаанаас гоо яахтай да хайцсан юм чи яа шинийг аваад явуулахгүй юу гэж. Ямарсан дэ ээж нь хайцад нь өө гэл ээж уцаар ярьсан юм байна л да ажил дээрээс яасан бас уцаа хийсэн үү гэсэн.
Тэгээд яг тиймэрхүү юм маань дээр ингээ халтаа хийснээр би айж байгаа байхгүй юу. Тэнгүүд би бас одоо амар тэнэг хүлээцсэн шүү дээ. Ер нь бүх юм дээр амар юм тайван байхгүй. Тэнгүүд аавж өөр тийм. Тэгсээр яг юм оройтож моройтох тий. Яг тийм юм дээр ингээ нам шүү. Яг зэрэг юм шиг. Би ямарсан залуу дээр суух гад. Тэг чим зөндөө байрлж марлал би ингээл гадагшаа тутгш явж маавал байж байгаа штэ тий хажууд нь ингээ хонж манахгүй ингээл амар их ингээл явж байгаа хгүй. Тэгтээ яг тэмцэнээр ингээл яваал ингээл байгаа штэ. Тэр чинь 18 өстэй бид нар ингээл байрлж марлал явахаар юусиг гэхүүтэй тэгэл 19 сортой ингээ хүүхдүүд ингээ явж байгаа хгүй. Тэгсэн чинь яг залуу бэр гуйхаас гуйгаа төлөвлөсөн байсан. Тэгээ сарын өмнө ахгүй юу. Тэгээ би яг төрсөн өдрөөрөө залуу дээр нэг манад ингээ аав ээж мэжтэй бөөндө хоолидчихэд тэгээ тэрний дараа үзэр гээд 9 мосын кино үзэх гээд төлөвлөсөн байлгүй яалаа. Тэгсэн чинь ямар орой үзтээ ингээ сарын дараа аль ихнэр болох ч юм уу. Тэгээ уурлаад ямар орой үзтгээ ингээд ямар хөөрх юм. Тэгээ яг ингээд тиймэрхүү юм дээр аюун юм чанга би одоо жигнэсээ ингээ хүүхдүүдтэй аав ээж ингээд яачаас тэгэл хөрхи ярьтیں۔ Миний охин л үрхийг очраалаа гэж авах хүүхдэд тахт нь гарсан гэл. Мос айлын багууд гэж бид нар ингээ одоо ч гэсэн хоорондоо ингээ маазарч ингэж ярьдаг байхгүй юу. Дулаахан. Өстой гоё. За өстой нэрээ подкастын маань цаг бүрстэ талиж өгөх гэж байна гэж сонсоод байвал гэхдээ юу байдаг юм бэ лээ. Манай ингээ подкаст дуусны араас нэг бас яар өргөжлөдөг байхгүй ингээд нэг амьдралын маш сайхан үн цэнтэй ингээд зүйлс үзэр ингээд орж байгаа учраас гээд. Гэхдээ манай ингээд одоо сонсож байгаа хүмүүс ингээд аим гоё юм халуун дулаан тийм амар амттай тэр юм би одоо ингэж яадаг байхгүй. Хоёлаа ингээд урдаа тавьсан сайхан хоол идээд яриаггүй ч гэсэндээ сэтгэлээ цадтал сайхан ингээд амар гоё мэдрэмжүүдийг ингээд авдаг байхгүй. Тэр нь би бүр амар дуртай. За тэгээ ингээд подкаст маань ингээд одоо богинохон ч гэсэндээ маш сайхан ингээд түүхүүдийг бий болвол их зүйл сурж авлаа тийм ээ. Тэг бидэд хамгийн сүлд нь цойлогс манай хамт олон маань ингээд талархлын бяцхан бэлэг өгдөг юм а зочидтой. Өө тийм үү. За баярлалаа. Яах нү дээ. Одоо цочин штэ. Цаасаа шиг. Яна гэж яана яах гэсэн дээ гэдэг. За энэ ингээд бид нөгөө аль биесны мерч цойлогс яг өөртөө мерчэн дээр юу нь л ажиллаж байгаа маа. Тэгээ энэ болохоор бид эдийн төвд байг хүмүүс юу нь сүлээд аягүй их барьдаг болчиход байгаа. За тэгээ хоёр дахь нь болохоор за одоо бизнес эрхэлдэг хүн басан байна гэж альва нэгэн санаануудаа бас бичээрэй гэдэг юм планер дэвтэр гаргасан юм. Би бас аягүй их дэвтэр хэрэгэлдэг болоо да. Төлөвлөсгөө аягүй чухал. Тэгтдээ байхад аягүй чухал юм. Харин тийм. За дараагийнх нь болохоор энийг одоо яг сүүлийн үед бидэд гаргаад байгаа. За өөрөө нэгэд үзтээ гэдэг чинь. Оо ямар хүрх юм бэ? За манай Cats Talk podcast маань зочдтой талархснаа илэрхийлээ. Зүгээр нэг баярлалаа. Энэ нь ямар хүрх юм те? Баярлалаа гэхээс илүү яг ингээ гоё тавьчих юм бол тийм гоё санагдаад юм байна. За ингээ гэрт нь нэг одоо сүмнэр болж тийм байна. Тавигдах нь. Манайч одоо музей шиг л айлаад шүү дээ. За ингээ угаалгасан 3 зураг нь одоо өөрийнхөө альбомд нэмэгдэг. Би яг түрүү яг асуух гэсэн ямар гоё одоо нөгөө нэг зураг угаалгахаа болцсон тийм шүү дээ. Утаснаас хараал тий. За ингээд за баярлаа. Өндөр болоорой. За ингээд хүрэлцэн ирсэнд маш их баярлаа. Үнцэнтэй түүхүүд нь ёстой жинхэнэ үнцэнтэй сайхан түүхүүд байл шүү. За ингээд урьж оролцуулсан ингээд одоо багийнханда тий зураглаач гэдэг ингээд танаа баг хамт олонд нийт хамт олонд нь чин сэтгэлээсээ маш их баярлаа. Тэгээд энэ хүртэл одоо хүртэл үзэж байгаа үзэгчдээ бас маш их баярлаа гэж хэлмээр байна. Тэгээд нөгөө түрүүн дараа нь яриг гэдсэн шүү дээ. Тэгээд одоо эхнээс нь ингээд яриа авчи. Тэгээд одоо хүртэл намайг амар гоё үнэнчээр ингээд энэ бүх хугацаанд гэртээ байдгүй их нарыг үнэн сэтгэлээсээ үнэн хайраар хайрлсан хандаа бас маш их баярлаа гэж хэлмээр байгаа байхгүй яг ингээд зургнуудаа барьж хагаад хайртай шүү гэж хэлмээр байна. За дараа нь багштай тий ингээд улсаасаа гарч үзээгүй тий тэгээд одоо тийм охиныг энэ гоё түүхүүдийн эзэн болгосон тий ийм том мөрөөдлүүдийн эзэн болгосон чадна гэж итгүүлсэн багштай маш их баярлаа хайртай шүү урт удаан наслаарэ гэж хэлмээр байна. За хамгийн чухал хүмүүсээ л ингээ намайг энэ ертөнцөд авчирсан. Тэгээд миний аав ээж хоёр тэгээ аав ээж хоёртай бас
маш их хайртай шүү. Дандаа баярлуулахгүй шүү дээ мэдээж тий заримдаа бас нөө үе юм шиг найз чиг гэдэг шүү дээ. Тэнгүүд чинь бас зас гэдэг шүү дээ. Нэг тиймэрхүү юм за би мэдчихэж шүү. Тэгээд хаяа тэгдэгт уучлаарэ. Тэгээд зөндөө хайртай шүү. Тэгээ урт удаан бас нэг гой санагдаад байдаг юм байна. Би аавчтайгаа хамт хөтлөх юм байна гэж бодохоор баярлаад байдаг байхгүй юу. Одоо намайг одоо сайхнаар бодоод би 70 настай хахад ээж аав маань гэр дөнгөж гараа явж явах юм байх боломжтой байхгүй юу. Тэгэнгүүт гой санагдаад байдаг. Тэгээ урт наслаарэ, удаан жаргаарэ. Хайртай шүү гэж хэлмээр байна. Тэгээд бас энэ амжилтанд хүрэхэд тусалсан тий бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлаа. Бүгдэнд нь баярлаа гэж хэлье. За баяртай. За өстө маш их баярлаа. За баярлаа. Баярлаа. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамайг төшдөг. Subscribe хийгээд 7 хоног бүр хамтдаа шин түүх сонсцгоё.